Сайн байцгаана уу? Анугийн тарот мэрэг YouTube сувагта тавтаа морил тарот ридер Анука байна. За өнөөдөр хэдүүлээ 7 хоногийнхаа мэргийг хийх гэж байна. Сонголтын картыг энгийн ийм хөзрөн картнаас айл хэдийн сонгоцсон байгаа. Одоо ингээд харуулаастаа ингээд видео эхэлчих юм бол та нарын сонголтонд айгуу нөлөөлчих магадгүй гэж бодоод яг сонголт хийх үед нь одоо зургийн хэлбэрээр оруулчихъя. За тэгээд 7 хоногийн мэргэндээ би өөрөө бол хийх айгуу дуртай байдаг. Арай илүү хөнгөн нэрхтэй байдаг. Тэгээд аач би нөө мартчихад байдаг байхгүй юу? Нэг мэтгэд нөө нэгд хоёр тоглолцсон байгаад байдаг байхгүй юу? Тэгээ яха өнөөдөр арай ашгүй аацтай бүтэнсээ өдөр сайхан саналаа. Тэгээд ингээд хийх гэж байж байна. За ингээд сонголт руугаа орцгоё. Өнөөдрийн мэргийн сонголт бол 4 сонголттой байгаа шүү. За энд гэсхэн нэг сануулга хэлэхгүй бол болохгүй нэ. За өнөөдөр цаг агарын байдал нэлээд юм шуургатай байгаа. Тэгээд юм улан би цонх саваа бүх юм айгуу сайхан хаацсан боловч манайх нэг жоохон өндөрт байдаг болохоор айгуу их салхины эсгэрийн шууган айгуу их сонсогдсон байна. Бичлэгийн туршид нэлээд эсгэрсэн чимээ их сонсогджээ. За мөн манай хүүхдүүд өнөөдөр амралтын өдөр хичээл намарцсан байгаа болохоор хэдий чимээгүй байгаарэ гэж гуйж орж ирээд видео эхэлсэн боловч нөгөөдөл чи яаж тэсгэвдээ тоглоол инээлдэл хөрөлтөөл тэрүүгээр л нэг чимээ шуган бас гаргажээ. За тэгээд иймэрхүү асуудлууд байна. Уучлаарай. За сонголтоо хийсэн байх гэж найдаж байна. Ингээд шууд уншлал руу оръё. За нэгдүгээр групп. За таны сонголтын карт бол энергийн шалгалт болно. Та хэдийг энэ хөзрөөрөө мэргэлнэ. Нэгдүгээр группийнхныг. За 3-ын одоо бундангийн дадар. Бундангийн дадар бол харьцангуй бас эерэг хөзрөө. Бундангийн хөзрүүд ер нь бол энэ энгийн картн дээр энгийн хөзрөө дээр бол эерэг талыг илэрхийлж байгаа. Тэгэхээр та нар маань сайн мэдээ сонссон байх магадaltaй. Өөртөөгөө холбоотой магтаал юм уу? Өөрийнхөө одоо бундан чи өөрөө хайр дурлал болон таны өөрийн талыг илэрхийлж байгаа байхгүй юу? Тэгэхээр та өөртөөгөө холбоотой сайхан одоо хүний магтаал те хин нэгнээс одоо хин нэг нь таны ингээ магтсан байсныг сонссон ч юм уу? Тийм зүйл байж болно. За мөн хайрын үг сонссон байж болно. Одоо нэг хүлээж исэн хүнээсээ магадгүй харилцаа холбоогоор ч юм уу те ийм хайрын үгсийг өөрийнхөө яг чихээр сонссон байх магадaltaй гэсэн утга байна л да. Яг дадар үзэр маань өөрөө энэ энгийн үзрийн мэрэгэн дээр сурах чимээ гэсэн утга байдаг байхгүй. Тэгэхээр заавал бүр ингэ чихээрээ сонсох биш ч гэсэн уншсан ч гэж болно. Текст хэлбэрээр уншсан байж болно. Тэгээд энэ нь танд бол ийм сайхан сэтгэлийг л төрүүлсэн байх гэдэг шүү. За энэ нь бол энергийн шалгалт болчихж байгаа. Тэгэхээр одоо энэ нь танд ямар ч хэлбэр тусч магадгүй те та хайртай хүнээсээ гоё үг сонссон, хин нэгнээс магтаал сонссон байх нь байна. Эсвэл ингээ таны хүлээж исэн ямар нэгэн хариу мэдээ одоо танд ингээд нааштаагаар таныг баярлуулах үйц тийм сайхан мэдээ ирсэн гэсэн утга. Тэгэд илүү тантай холбоотой хувийн чин чанартай байхгүй юу? Бундан чи өөрөө өөрийн талыг илүү илэрхийлж байгаа. За энергийн шалгалт дээр юм байна. Энергийн шалгалт бол нэлээд цомхон явах байхаа. За одоо эхлээд шууд хэдүүлээ юу ячээ. Энэ 7 хоногийн ерөнхий төлөв байдлыг нэг тарот картаар харъя. Би одоо ингэ нөгөө нуршиж байгаа гэсэн шүүмжиллээ авсаар л байгаа. Йоо айгу хэцүү. Окей, би та нарыг хэцүүгээгүй шүү. Тийм шүүмжил хэлж байгаа хүмүүсийг хэлээгүй. Би өөрийгөө хэлж байгаа шүү. Яагаад ингэж яг дараад мэргээ уншихтаа ингэж нуршаад идэм болоо нэрээ бүр би ч гэсэн өөрөө тэрийг ингэ болмоор байгаа байхгүй юу? Гоё ингэ зүгээр ярьдаг шигээр. Яг хамгийн сонин нь ийм YouTube-ийнхаа уншлага дээр л тэгээд нуршаад байгаа боловч яг хувийн уншлага авч байгаа хүмүүс мань мэдж байгаа. Би хурдан ярьдаг. Хувийн уншлагын дээр л тэгээл бодоод авахгүй шууд ингээл нөө харилцаж байгаа хүндээ шууд ингээ мэдээлэл ингээд хийлж өгөөд идэг байхгүй. Тэгсэн хэрнээл
энэ одоо нээлттэй юм уншлагын дээр л сонд хийгчдгийг. Тэгээ яг бодвол нөгөө юу юм шиг байгаа. Яг юм харилцаа байхгүй учраас яг юу тайлбарлаж байгаадаа 100% ингээ итгэлгүй яриад байдаг юм байх л та. Тэгжил одоо өөрийгөө оншлоо. Тэгээ би одоо ингээл аль болох амарлаа хурдан ярих гал амир хичээж ийн. Яг одоохондоо бол би тааратаа уншаагүй болохоор зүгээр өөрийнхөө ярьж байгаа болохоор мэдээж ингээд зүгээр ярьж ийн л та. За ерөнхий энерги 1-р группийнхны дундангийн дотрыг сонгосон хүмүүсийн энэ 7 хоногийн шинэ 7 хоногийн ерөнхий энерги ямар байх вэ? Вау. 10-ын зоос. За та нарт маань ямар ч байсан шууд мөнгөтэй холбоотой тийм мөнгө санхүү ажил карьертай холбоотой таатай байх нь энэ 7 хоног дээр бол. За тэгээ мөн гэр бүл 10-ын зоос дээр ерөөсө гэр бүл бас байнга яригдчихэдэг. Гэр бүлийн гишүүдийн эрүүл мэнд бас сайн байхыг илтгэж байна. Хин нэг нь одоо жоохон өвдсөн байсан ч юм уу тийм байсан бол эдгэрж байгаа. За мөнгө санхүү болон материалын байдлын үед маш элбэг хангалуун байхаар байна. За тэгээд мөн гэр бүлээрээ цугларч ийм хоолнд орох магадaltaй гэсэн утга бол харагч зоос үзэрч өөрөө хоол хүнсийг бас илэрхийлээд байдаг. Тэгэхээр гадуур хооллох ч юм уу эсвэл гэртээ хүмүүс уурж хооллох ч юм уу иймэрхүү зүйлүүд болно. Ямар ч нэг ширээний ард бүгдээрээ суугаад халуун амбулээрээ ийм элэг бүтэн байх энерги бол харагдаж байна. За тэгээ олон хүн үзэж байгааг дутгаараа мэдээж гэр бүлийн бизнес эрхэлдэг хүмүүст бол ээлтэй байх нэ, ашиг орлого сайтай байх нь гэсэн утга бол байна. За ямар ч л байсан 10-ын зоос чи илүү юм нөгөө мөнгөөр бороо орж байгаа юм шиг юм зурагтай байдаг шүү дээ. Ингээд одоо дээрээс орж ирчих. Тэгэхээр хэл элбэг хангалуун энергитэй байх нэ гэж шүү магадгүй. Та нарын энэ сонссон сайхан мэдээ маань энэ 10-ын зоостой холбоотой ч гэж магадгүй. За одоо эндээсээ шууд хідүүлээ 7 хоногийнхоо картыг даваа мегмар лав гэд сөхөж явъя. За даваа гараг. За би одоо л энэ дээр ерөөсөө өсөрж гарч ирснийг биш. Яг хольж дуусан гутаа шууд дундаас нь суглаад явчихъя гэж бодлоо. Байна уу? За багтж л байгаа юм байна. За тэг хідүүлээ. Би ч ойрж юусоо хөзрөн дээр н Oracle картууд ашиглахгүй яваад байгаа юм лээ шүү дээ. Тэгэхээр бас ингээд данд хараатаар явахаар Oracle картууд бол яалтчгүй жоохон нилээ ингээд сайхан баталгаажуулж өгдөг те. За хідүүлээ бас зөвлөгөөтэйгөө давхар суулчих. Замарсан энэ 7 хоногт өөх зөвлөгөө. 1-р группийн дөх гол зөвлөгөө нь юу юм болоо? Энэ шинэ 7 хоног. За зөвлөгөөнүүдээ бол дараа нь яриад явчих. За ингээд даваагаас эхлээд явъя. За даваа гарагт бол маш адал явдалтай өдөр байх бололтой. За бас давхар энэ маань азтай үйл явдлыг илэрхийлж болно. Ер нь бол аз ивэлийг бас давхар хилээд идэг. Яг жижиг аркан гэдэг утгаараа жижиг сажиг зүйл дээр аз тохиолдох магадaltaй. Одоо жишээ нь яадын те яг дөнгөж автобусны буудлын дээр очисон чинь автобус нүрээд ирдэг ч юм уу. Эсвэл такси яг авъя да гээл одоо UB cab дээр дуудахгүйгээр зүгээр гараа өргөсөн чинь шууд нэг такси үрээд ирдэг ч юм уу. Жижиг сажиг зүйл дээр лифт одоо давхраасаа шууд гараа доошо буух гэсэн чинь лифт нь бэлэн байж идэг ч юм уу те. Нэг юм жижиг сажиг зүйл дээр аз ивэж магадгүй. Тим энергитэй гэж магадгүй. За тэгээд яг гадаадыг илэрхийлдэг л дээ. Тэгэхээр ямар нэгэн байдлаар гадаад дотоодтой холбоотой энерги бол нийтх өдөр бол харагдаж байна. Гадаад харилцаа холбоо байж болно, эсвэл гадагшаа аялах байж болно, гадагшаа явах байж болно тий. Тэгээд 3 маань өөрөө бүтээлчтэй учраас буцтай хамтрах. Тэгээ энэ нь илүү яг гадаадтай холбоотой хамтралж юм шиг эсвэл яг таны одоо байгаа орчноос өөр
хүмүүстэй хамтрах ч юм уу, тим утгыг бас илэрхийлж болохоор харагдаж байна. Ерөнхийдөө нэгд өдрийн энерги бол маш гоё байна. Адал явдалтай, амьдралд хайртай, илүү энэ одоо амьдарч байгаагаар бахархсан ч гэдэг юм уу те, нэг юм амьдралд айгу өөдрөг эерэг үзэл бодолтой байхаар харагдаж байна. За 2 дахь өдөр дээр бол Chariot буюу тэрэг өдөр. За эндээс болохоор нүүдэл судал нэгдүгürt орж ирээд байгаа байхгүй юу? Нүүдэл судал байж болно. Үнэхээр өөр тийшээ ингээд шилжилт хөдөлгөөн хийх, яг энэ нэгд өдрийн энергитэй бас жоохон уйлдах гад л байна. Ер нь 1 2 3 баг ингээд уйлдвал уйлтахаар л харагдаж байна ерөнхийдөө. За тэгээ нүүдэл судал шилжилт хөдөлгөөн за тэгээ машин тэргээр их ажил амжуулах байж болно. Одоо бүр нүүдэл судал биш юм а гэхэд аюу завгүй ийш тийшээ явсан машин тэрэг техник одоо ер нь бол тээврийн хэрэгслэл гэдэг л дээ. Заавал машин одоо хувийн машин биш юм а гэхэд автобус унаагаар их явдаг ч юм уу тийм. Ямарчсан тээврийн хэрэгслээр ийш тийшээ их явж ажил амжуулах магадлалтай. Гэсэн тийм хөдөлгөөнтэй урагшилсан зогсолтгүй аюу тийм завгүй өдөр байхаар харагдаж байна. За 3 дахь өдөр full энерги гарсан байна. За ингээ харсан чинь 3 том арка үзрэхээр энэ 7 хоног бол өөрөө ямар ч нэгэн хэвийн жигд биш томоохон гэж хэлж болохгүй юм өөрчлөлттэй 7 хоног болно. Өөрчлөлт нь энэ 3 том арка үзрээр харагдаж байна. 10-ын жижиг аркана 2ч гарснаар ингээ харагдаж байгаа байхгүй. Ямар тодорхой хэмжээнд ийм өөрчлөлт болно гэдэг байгаа. Шинжлэлт. За full ч нь өөрөө цоо шин зүйлийг эхлэхийг ингээ хэлж яадаг. Тэгэхээр 3 дахь өдрийн энерги бол энэ цоо шин фреш энерги байна л да. Тэгээ эхний 3 өдөр ялангуяа ингээ харахаар юм аялалд явах юм шиг ийш тийшээ шин зүйлд өөрийгөө туршиж үзээд байгаа энэ ийм л энерги ерөн бүхэлдээ ингээ харахаар тэгж харагдаж байна. Тэгээ 3 дахь өдөр яг дангаарна гэд үзэх юм бол та нар маань урд хожид хийж үзээгүй зүйлээ хийж үзэх магадaltaй. Ерөнхийдөө. За энэнд нь бол тусалж дэмжих найз нөхөд хамт олон. Эсвэл зүгээр таны хажууд байгаа хань ижилч гэдэг юм уу те. Ямар ч лээсэн юм таныг үнэхээр ингээд цайлган цагаан сэтгэлээр ингээд дэмжиж түшиж тулах ийм хүн бол хажууд тань байна гэсэн утгыг бас илэрхийлж байна. Тэгээ эхний 3 өдөр бол маш эерэг бол энергитэй те. За 4 дахь өдөр. За 3 дахь өдөр дээр дахиад нэг юм хэлчихье. Хүүхэд энерги байдаг шүү дээ. Фул энерги чи ер нь тийм хүүхэд энергийг илтгэж идэг. Тэгэхээр ямар нэгэн байдлаар хүүхэдтэй холбоотой хүүхдийг сурган хүмүүжүүлэх ч гэдэг юм уу. Тим зүйл бас байж болно шүү. За 4 дахь өдөр нь болохоор 6-гийн аяга. За та нар маань бусдад хүндэтгэлтэй хандах тим энергитэй. Цаанаасаа л ингээ бусдыг хүндлээд, хайрлаад ингээд сэтгэлээ өгөөд байгаа ийм энерги харагдаж байгаа хгүй. За тэгэнгүүт энэ нь ялангуяа ахмад хүмүүстээр яж болно. Ялангуяа хөдрийн зурагл дээр бол нөгөө ээждээ, эмээдээ өөрийнхөө одоо юм хайртай өөрөөсөө игч хүндэлдэг. За игч биш юм аа гэж зүгээр хүндэлдэг те, зүгээр ажил мэргэжлийн хүндэлдэг ч юм уу те. Ийм хүндээ хүндэтгэл үзүүлээд байгаа баяр хүргэж байгаа ч юм уу те. Ийм энергитэй бол байна. За заримынхнууд бол шууд утгаараа эмээ ээжигээ эргэх эсвэл заавал эмэгтэй хүн биш юм аа гэхэд одоо өөрийнхөө тийм хайртай настай өвөө эмээгээ ч юм уу аав ээжигээ эргэх төрсөн гэртээ нэг ороод гарах ч үт юм уу тийм энерги бол харагдаж байна. Тэгээд тэдэндээ нэг юм ямар ч гар хоосон биш те, нэг юм өөрийнхөө зүгээс ийм бэлэг сэлттэй очих гээд байгаа юм шиг те. За ийм бол энерги харагдаж байна. За тэгээд хөзрийн бас нөө үндсэн утга маань өөрөө багаасаа мэддэг байсан үнтэйгээ тааралдах гэсэн утга байдаг те. Энэ дээр бас X дурддагтан багын найз багаасаа хамт өссөн хин нэгнтэйгээ тааралдах байж болно. Гинт тааралдах. За 5 дахь өдөр бол King of Swords буюу нэлийн ажил хэрэгч байж магадгүй.
За тэгэл ажил төрөл дээрээ илүү анхаарсан л өдөр байх юм болов уу да. Илүү ийм бүх зүйл дээр ийм логиктой хандж байгаа тий. Ерөөсө хааны сэлэмч өөрөө айгу ухаалаг тийм эргэтэлэг энерги илтгэж идэг шүү дээ тий. Тэгээд өөрөө энэ хүн чи өөрөө айгу тийм мэдлэг боловсралтай ухаалаг мэрэгэнцсэн үг яриа нь хурц ийм хүн байгаад идэг. Тэгэхээр ийм энергитэй байх хандлагатай. За хагасаа өдөр харин яах юм бол доо 10-ын сэлэм гараад ирж байгаа. Тэгэхээр одоо 10-ын сэлмийг бол би одоо нэг сайн утга нь бол одоо танд тохиолдоод байгаа энэ хэцүү бэрх зүйлсүүд таныг ингээ өөдөө босох сөхөө өгөхгүй байгаа энэ зүйлсүүд дуусах төгсөж байгаа шүү л гэсэн утга байдаг. Сайн утга нь. Ерөнхийдөө сүрэг энергитэй хүзэр танд ийм бие сэтгэлийн хувьд ийм ядралт мэдрэгдээд байна уу? Нэг юм зовлон шаналл гэж хэлж болох үс ийм зүйл мэдрэгдэх энергитэй харагдаад байгаа байхгүй юу? Тэгээ энэ зүйл нь таныг ийм удаан зовоосон зүйл байх гэдэг юм. Яг сэлэмнүүд нь надад өнөөдөр илүүтэй нэг юм зүүнүүд шиг харагдал юм л дээ. Зүү тавиулах. Мэдгүй юм зүү тавиулах эсвэл имчилгээ хийх гэдэг байгаа мó хагас өдөр. Бидээ тариа тариулах ч юм уу. Замарч энэ бол яалтчгүй эрүүл мэндтэй холбоотой. Тэгээд заавал биеих биш юмаа гэхэд юм сэтгэл зүйн эрүүл мэнд ч гэсэн энд бол хамааралтай. Тэгээ жоохон хүнд энергитэй л өдөр байх гэдэг юм да. Гэж одоо хэлье. За тэгэхээр яг хагасаа өдөр та нар маань одоо за би энэ дээр зөвлөгөө татчих л да шиг. Зөвлөгөөг нь хэлж өгөөч. За та ер нь бол имчилгээ хийлгэж магадгүй. Ер нь л имчилгээ хийх магадaltaй шүү. Нэг зүү тариур нэг мэстэй холбоотой зүйл. За тэгээд 3-ын сэлэм гарч ирсэн гэдэг маань ер нь л юм зүрх мөрхтэй холбоотой ч юм уу таны нэг юм амин одоо үзүүлэлт гэх юм уу та тэр зүйлтэй чинь холбоотой эрүүл мэндийн асуудлыг илэрхийлж болохоор байна. За мөн итгэж авсан хүндээ одоо юм итгэл алдрах тэрнээсээ болоод таны сэтгэл зүрх шархлах, гомдох, уйлах ч юм уу нэг иймэрхүү энерги бас байж магадгүй. Ууг нь бол би энд зөвлөгөө гэж татсан тэг жоохон тодруулга маягаар ороод ирлээ. 3-ын сэлэм дээр яг зөвлөгөө гэвэл таныг өөртөө итгэлтэй байхыг сануулдаг. Тэгэхээр ингээд нурмаагаад гулжиж унаад ийлгүй одоо амьдралд бууж өгөөд ийлгүй те хэцүү бэрх зүйлсийг ер нь бол жоохон бууж өгсөн харагдаад байгаа байхгүй юу? Одоо яшиг боли гэдэг ингээд тэмцээр байгаа залхацсан ч юм уу те нэг тийм. Тэгэхээр энэ дээр нь болохоор 3-ын сэлэмч өөрөө өөртөө итгэлтэй байхыг сануулж идэг л та өөрийгөө голохгүй байх, чамлахгүй байх, өөртөө хатуу хандахгүй байх гэх мэт иймэрхүү зөвлөгөөг хэлж идэг. Тийм ч учраас энд өөртөө итгэлтэй байх гэсэн зөвлөгөө гарч ирсэн баг. Би жаа сая энэ дээр зөвлөгөө татах гэснээ нэрээ энэ дууг зөвлөгөө татцсан штэ гэдэг үг дотроо бодож л байсан юм л да. Яг яалтчгүй л өөртөө итгэлтэй байхыг сануулж байгаа юм байна. Тэгж чадахгүй бол чадахгүй байсан ч хамаагүй сахиусан тэнгэрүүд нь бурхан тэнгэр нь таныг бол харж байгаа. Өөртөө итгэлтэй байхад ч нь бол туслана гэдэг байгаа. Яг би нэг нөө сүулт нь яриаг хэлсэн ба тий. За бүтэнсийн өдөр болохоор эрэгтэй санвартан. За эрэгтэй санвартан гараад ирэхээр жоохон өргөн утгатай л болоод идэг. Гэхдээ энэ маань 7 хоногийн уншлага учраас айл болох хөнгөнөөр л тайлбарлахыг хичээе. Гэхдээ яг үндэ айгүй олон утгад орж ирж байна. Талаасаа л орж ирээд байна. Ер нь шашинлаг өдөр болох юм уу гэж бодоол бас ингээд илүү туршлагатай мундаг хүнээс очиж ингээд зөвлөгөө авах хэрэгцээ гарах юм шиг энэ хоёрын одоо түрүүн би нэг зүү тавиулах гэлэнгүүд бүр уламжлалт имлэг зорих юм шиг ийм бас утга орж ирж лээ л да. Тэгээд гол нь айгүй тийм нэг мундаг хүн дээр очиод би яах вэ гэд нэг ингээд очих юм шиг харагдаад байна.
Надад туслаач ээ. Би юу хийвэл зүгээр вэ гэд ингээд тусламж хүсч очиж байгаа харагдаад байна л да. За тэгээд шашинлаг тал, уламжлалт эмнэлэг, за тэгээд эн чинь бас боловсролын байгууллагыг ч гэсэн илэрхийлж идэг. Ер нь ийм бүтэц зохион байгуулалттай том байгууллагыг илэрхийлээд идэг тийм байгууллагатай холбоотой ямар нэгэн зүйл болох боломжтой гэсэн утга байна. Тэгээд хүзрийн чинь өөрийнх нь энерги нь уламжлалт дутдаг учраас за бүр энгийнээр тайлбарлавал 7 хоногийн бүтэнсээ өдөр ерөнхийдөө ямар өнгөрдөй нэг юм байдгаараа л өнгөрнө гэсэн утгыг сэлжиж болно л доо. Яа тийм банштай цай чанж уудаг ч юм уу. Бүтэнсээ өдөр нэг хүмүүстэй хийстэй цай чанж уугаал нэг юм хувц сунраа угаагаал ус цасандаа ороод нэг маргааш шинэ ажлын өдрөдөө бэлдээл нэг тиймэрхүү тийм уламжлалт байдаг хэв маягаар өнгөрөх гэсэн утгыг бас илэрхийлж болохоор харагдаж байна. За тэгээ та нарт маань өгсөн зөвлөгөө гингүүд энэ байгаа. Ойртоод нэг харуулъя. За эхлээд ямар ч зураглалыг харъя. Зурагл дээр бол ингээд энэ эмэгтэй маань одоо бодвол биш дээ ингээд голын усыг тойл болгож ашиглаад тэг өөрийнхөө зүсийг тойлдоод өөрийнхөө гой сайхан байхад анхаарч байгаа юм шиг харагдаж байна л да. Тэгэд голын усанд ингээ хөлөөд дүрсэн байгаа нь бас айгүй мессеж өгöd байгаа юм шиг харагдаж байна. За яг өнөөдөр бол айгүй хөт өдөр юм л да. Ингээ шунгана та нар сонсогдож байгаа болоо бүр ингээ цонгон авсраар сийгээ шунгана л юм л да. Амар салхитай. Яг энэ 7 хоног тэгээ дулаарх өдөр ирэх байлгүй дээ. Тийм дулаах өдөр бол та нар маань бас голын эргээр алхах ч юм уу тийм устаа ойрхон бас цагийг өнгөрөөж үзээрэй. Тэгээд өөрийгөө юм нэг гоё сайхан байлгахад анхаарах хэрэгтэй юм шиг. Үс зүсэндээ, хувцас хонрандаа гадаад үзмжиндээ анхаарах хэрэгтэй гэдэг байгаа юм шиг харагдаад байна л та. Нэг л юм бүх талаараа айгуу тийм гоё байх хэрэгтэй. За тэгэнгүүт яг энэ хүзрийн текст нь болохоор одоо өөртөө итгэлтэй байхыг бас сануулад байгаа. За тэгээд доторх мессеж нь болохоор ингээ урагшлагын тулд заавал өөртөө итгэлтэй байх бол шаардлагагүй гэдэг байна. Өөртөө итгэлтэй байх гэснээр өөртөө итгэлтэй байх шаардлагагүй гэдэг. Тэгэхээр та нарт маань ер нь ингээ яг ингээ өөртөө итгэлтэй бай гэхээр нэг л чадахгүй байгаа л гэсэн утга байлаа. Эндээс мэдрэгдэж байна л да. Тэгтээ зүгээрээ сахиусууд нь туслахад бол бэлэн байгаа, ойрхон байгаа. Нэг юм бүгдийг одоо юу гэдэм бэ? Ялангуяа өөртөө итгэлтэй байх чанар дээрээ нэг хайхтар стресстгүйгээр ингээд өөрийнхөө харсан даасан тэнгэрүүдэд даатгах ч юм уу те. Энд чи амар сар жилийн юм яриад амьдралын турш юм яриад байгаа шүү дээ те. Зөвхөн шинэ 7 хоногийн юм ярьж байгаа учраас энэ 7 хоногтоо тэгээд яах вэ? Үнэхээр өөртөө итгэлтэй байж чадахгүй бол тэгээ зүгээр зөнгөөр нь орхицоол гэсэн утгыг бол хэлж байна. Тэгээ гол нь таныг өөртөө итгэлтэй байлгахад юу туслах вэ гэхээр таны гоо зүй сайхан байхад аюу анхаарад өгөөрэй өөртөө. Тэгээд ирэнгүүт цаанаасаа магадгүй таны сэтгэл зүй сайхан болоод мөрчин тэгшрээд харцч өөдөө болоод эрүүн өөдөө болоод тий алхаа гიშг хүртэл шал өөр болоод ирэх магадaltaй гэсэн тийм одоо заавал энэ юунасаа биш текстээсээ биш зүгээр тийм мэдрэмж орж ирж байна. Гол нь бурхан таны талд байгаа шүү. Сахиусан тэнгэрүүд чинь. Таныг ивээгч сахиусан тэнгэрүүд таны талд байгаа шүү гэдэгтээ итгээрэй. Намайг хамгаалж байгаа. Гэтэнгүүд заавал ингээл айгу өөрийгөө одоо хүчилж итгэлтэй байх гад яах вэ? Тэгээд орхичихдоо тэртээ тэргүү ингээд чи даатгагдсан байгаа. Чамайг дааж авсан тэнгэр байгаа штэ ч гэдэг юм уу. Тэрэндээ найдах ч гэдэг юм уу те. Нэг иймэрхүү зүйлийг бол сануулсан байна. За энэ үзэр яг хүн хоорондын харилцаан дээр яг та нарт маань ийм харилцаа холбоогоо сайжруулах хэрэгцээ байгаа бол тэрнийг эмчлэхийг бас сануулж иж болно. Одоо төр зүр маргацсан байгаа харилцаа салцсан байгаа ч юм уу те. Энэ яг эргэж нийлэх, эвлэрэх тэр харилцаагаа эмчлэх гэсэн утга бол байдаг л та. Одоо байгаа нөхцөл байдлыг зүгээр ингээ хаяал за хаста юу л болов болог гэд
ингээд орхихыг бас хилжиж болно л доо. Ерөнхийдөө л эмчлэх, ангаах энэ харилцаа холбоон дээр өгж байгаа зөвлөгөө гэдэг утгаараа ерөнхийдөө харилцаагаа сэргээх, дахин эвлэрхийг л зөвлөж гинэ л гэд ойлгочих. Гэхдээ яг та нарт маань өөрсдөө ингээ яг уншаад үзэнгүү зураглалын харангууд яг ямар мэдрэмж төрөхийг бол би сайн хэлж мэдэхгүй байна. Гэхдээ яг миний зүгээс бол ямар ч сан зөвлөгөө гэвэл түрүүний хэлсэн эвлэрэх, харилцаагаа эмчлэх, сэргээх. Яг нэг нөгөө надад таалагддаг утга нь болохоор энэ зүйл яг ч нэг юм холдоод байгаа юм шиг, алсраад холдоод байгаа юм шиг ийм мэдрэмжийг л надад төрүүлээд дим л та. За тэнгууд энэ дээр бас ухрах гэсэн утга бол бас гарч ирээлээдэг л да. Ухрах. Ямар нэгэн шийдвэр гаргахаас өмнө нэг алхам ухраад дахиад нэг бодоод үзэх. Эн чинь гол нь одоо хүний хоорондын харилцаан дээр л ирж байгаа зөвлөгөө шүү дээ. За нэгдүгээр группийнхны хувьд юм байла. За тэгээ таарсан таалагдсан бол та нар маань лайк, комент үлдээгээрэй. Саба дараагүй саба дараарэ гэж хүсье. За ингээд шинэ 7 хоногт амжилт хүсье. Баярлалаа. За 2 дугаар группийнхан маань уншлагандаа тавтай морил сонголтын картнаас нь энергийн шалгалтыг харнаа. 5-ын цэцгийн там. Үгүй. Цэцгийн 5. Ойр нөгөө энэ хөзрөө дуудаагүй бүр амд ивлэхгүй шүү дээ. Мөнгөтэй холбоотой, материалын байдалтай холбоотой, за ажил хэрэгтэй холбоотой сайхан мэдээ сонссон. Үгүй сайхан мэдээ биш, баяр хөөртэй явдал тохиолдсон гэсэн утга л да. Тавжин өөрөө яг энэ хөзрийнхөө мэрэгэн дээр баяр хөөрийг илтгэж идэг. Тэгээд цэцэг маань өөрөө мөнгө, төгрөг, одоо яг л одоо тарот картны зоос картыг илэрхийлээд байдаг байхгүй. Тэгэхээр мөнгө санхүүтэй холбоотой баяртай үйл явдал тохиолдсон л гэсэн утга бол байна. Тэгэхээр мөнгө санхүү биш бол ажил төрөлтэй ч холбоотой. За мөн материалын байдалтай холбоотой. Одоо хүсчихсэн гоё зүйлээ авсан ч юм уу тий гоё одоо эмэг зүйлд хувцас хунар юу гэдгийг эсвэл байр машин ч үж болно шүү дээ. Тийм материалын зүйлтэй холбоотой баяртай мэдээ. Баяртай үйл явдал гэсэн утга одоо эндээс харагданаа. За энэ нь та нарт маань энергийн шалгалт болж очиж байгаа шүү. За одоо харин 7 хоногийнхоо ерөнхий цөмийн энергийг харъя. За judgment. За тэгээ унснаар нь буцаач гэстэй. За одоо харин даваагаас ням гараг хүртэлх хөзрүүдээ суглаа тавьчихнаа. За өнөөдрийн хувьд бол би шууд суглаад тавьчих гэж бодож байгаа. За сэлэмний үзэр нэлээд гарчээ. За одоо зөвлөгөөнийхөө картыг татчаад тэгээ нэг хүмүүсээ ярий за. За шинэ 7 хоногийн сахиусан тэнгэрүүдийн зөвлөгөө. Шинэ 7 хоногт 2 дугаар группийн сахиусан зөвлөгөө юу вэ? За өөрийгөө шагнаарай гэж шүү. За хүн хоорондын харилцаан дээр өгөх зөвлөгөө. Хайрт орлолч вэ? Хүн хоорондын харилцаа. За
гайгүй харагдаж байна. За ерөнхий энерги дээр нэлээд том карт гарчлаа. Judgment буюу шүүлт. Одоо нэг Justice картны арай сүнслэг хөлбөрийн одоо шүүлт карт гэхгүй юу? Justice бол илүү одоо энэ бодит ертөнцийн их шүүлтийг илэрхийлж байдаг. Энд бол илүү сүнслэг төвшөнт шүүлтийг илэрхийлж байгаа гэсэн утга бол байна. Тэгээд эндээс ингээ харахаар энэ Нямгаргийн энэ 10-ын том аркан буюу Азийн үр төзөртэй бас утга жоохон дөхүү байгаад шүү. Тэгэхээр энэ 7 хоногт та нарт маань бас нэг юм юу дуусгах, эхлүүлэх. За тэгээд бас юм харилцааны нэг юм юуг шинжилэлд ирж байгааг хэлж байна л да. За энэ ялангуяа хосууд дээр ч юм уу хүн хоорондын харилцаан дээр нэг юм өмнөхөөсөө арай өөр харилцааны төвшөнд очих гэсэн утгыг бол хэлж байна. Одоо урд нь биендээ итгэж чаддгүй байсан бол итгэдэг болох ч юм уу тий. Арай илүү том хүн шиг одоо нас бийт хүрсэн хүн шиг болж байгааг бас энд харуулдаг байгаа байхгүй юу? Тэнгүүд яг энэ хажууд нь энэ engagement гэдэг хүзэр бас гарцсан болохоор илүү бас энийг батлаад байна. За мөн за саяхан ингээд нэг хосын харилцаач байж болно. Эсвэл одоо ажил хэргийн хамтраал найз нөхдийн харилцаа ч юм уу тий тэдгэрийг л ингээ хэлээд байна л да. Таны ямар нэгэн амьдралд чинь нэг юм шинжилэлт ирээд байна. Өсөлт хөгжил талаасаа илүү одоо нөгөө сүнслэг амьдрал чинь илүү хөгжөд байгаа гэсэн утга байхгүй юу? Энэ 7 хоногт. За тэнгүүд judgment чи өөр бас нэг утга нь болохоор нэг юм урлагийн мэдрэмжийг бас хилээд идэг. Таны магадгүй одоо та үнэхээр урлагийн ажил хийдэг бол тий онгод нь айгүй сайн орж ирдэг ч юм уу тий хөгжим ая зохиодог бол тэр хөгжим аян бүр ингээд орж ирээл одоо нөгөө нэг сэтгэлийн дуудлага гэсэн утга байдэн шүү дээ энд чинь. Тэгэхээр нэг юм таны сэтгэл булиглаад догтлоод ямар нэгэн зүйлийг хиймээр санагдаад тэр нь ингээд таны дотроос ингээд бүр ургаж гарч урсаж гарч ирээд байгаа энэ нэг ийм нэрийг харагдаад байгаа байхгүй юу? Энэ нь хайр дурлал дээр ч үж болно. Үнэхээр нэг тэр хүн л яг одоо миний найз юм байна, миний хамтрагч юм байна, эсвэл миний заяаны хань юм байна гэл нэг иймэрхүү зүйл ингээд бодоод ирэх ч юм уу. Эсвэл би яг л ийм зүйл хийх ёстой юм байна. Одооний маань ажил биш юм байна ч гэдэг юм нэг иймэрхүү зүйл таны дотроос бүр ингээд ундарч гарч ирээд байгаа тэр хүсэл тэмүүлэл гэх юм уу да. Тэгтээ яг хоо эндээ нэг та нар маань би одоо ер нь юу болчиход байна? Яагаад гів гинтхи ингээд унваа ч юм уу те тэгж бас бодож магадгүй. За ерөнхий энерги юм. За даваа гараг дээр бол сонголт шийдвэр гаргаж чадахгүй нэлээд эргэлзээтэй өдөр байж болно. 2-ын сэлэм гарсан байна. Одоо яа гэвэл тэр өдөр нэг заавал нэг юм хоёр юмнаас сонгох болчиход байдаг ч юм уу те. Нэгийг нь хойш нь тавьж, нэгийг нь илүүд үзэх юм. Иймэрхүү зүйл болоод ээж болно. Нэгд өдрийн уур амьсгал. За мөн танд шийдвэр гаргахад нэлээд хэцүү байж болно. Ямар хэцүү юм бэ? Ийм хэцүү шийдвэрээс би алийг сонгох юм бэ гэсэн нэг ийм тиймэрхүү зүйлтэй тулж очиж болно. Тэг гол нь 2-ын сэлэм зөв харсан байна гэдэг нь та нар маань жоохон буруу шийдвэр гаргачих үедээ тэгэхээр нэг жоохон сайн бодох хэрэгтэй шүү гэсэн бас давхар зөвлөгөөтэйгөө орж ирж байна. За мөн хувь хүнийхээ зүгээс та нар маань жоохон хаалттай байх магадaltaй, өөрийгөө бусдаас тусгаарлах, сэтгэл зүрхээ ингээд чөлөөтэй нээж чадахгүй байх жоохон айцтай тий. Би одоо ингээд өөрийнхөө яг мэдэрж байгаа зүйлийг энд хэлжүүл, энэ хүнд хэлжүүл, энэ хүн яг ойлгох ч юм уу, ойлгохгүй ч юм уу, хэрүүл болчих үедээ ч гэдэг юм уу, иймэрхүү одоо айц төгшөр бас мэдэрч магадгүй. За 2 дахь өдөр магадгүй энэ таны нэгд өдрийн уур амьсгалаас шалтгаалаад энэ зүйл чинь таныг нэлээд одоо таны тархийг нэлээд гашилгаад тий бүр ингэж жоон зовоогоод байгаа харагдаж байна л да. Ер нь бол эхний 3 өдөр дээр та нар маань ингээд нэг юм шийдвэр төрж чадахгүй айгүй эргэлзээтэй нэг юм дээр л ингээд байх гэдэг. Тэгтээ энэ 10 сэлэмний энерги бол төд удалгүй дуусгаар харагдаж байгаа байхгүй юу?
таны одоо өөрөө чинь ийм нөгөө сэтгэл юу нэ дотоод ийм зөрчилдөөн айгүй их байж байгаа гэсэн утга бол энд харагдаж байна. Энэ 10 сэлэмний энерги дөрөвт гэхэд бол гайг болчихж байгаа харагдаж байгаа байхгүй юу? Дөрөвтгөөс эхлээд за болий гэд ингээд одоо би энэ байдлаасаа болий гэд нэг юм шийдвэр түрээд явахаар харагдаад байна. Гол нь эндээс ингээд ерөнхийдөө ингээд дараалал харангууд та нар маань энэ даваагаас лав гараг хүртэл нэг зүйлийг хүлээн зөвшөөрч чадахгүй харагдаад байна. Би яагаад их ёстой юм? Би яагаад заавал яагаад би гэж гээд байгаа юм шиг нэг иймэрхүү энерги. За тэгээ 10 сэлэм дээр заавал нэг утга байдаг. Энэ нь та эргэн тойрныхоо итгэж авсан хүндээ одоо итгэл алдрахыг илэрхийлээд идэг л да. Одоо энэ утгын заавал одоо хэлэхгүй бол арай гажуудчих واخ гэж бодож байна. Хоёр дахь өдрийн энерги жоохон хүнд л байна. Танд өөрт мэдрэгдэх байдал нь айгүй хүнд. Би яагаад ингээ хүмүүст итгэхээр хүмүүс яагаад дандаа миний ингээ итгэлийг алдчихд юм бэ? Эсвэл хүмүүс яагаад дандаа надад ингэж хандаад байгаа юм бэ? Бас нэг талаасаа эрүүл мэнд талаасаа ч бас байж болдог байхгүй. Ингээд би яагаад дандаа ингээд миний энэ нэг юм одоо нэг юм уужиг өвчин ч юм уу юу ч юм те. Энэ яагаад ингээ нэг гүйцэд идгэж өгдөг юм бэ? Ямар лайтай юм ингээ дуусч өгөхгүй юм аа гэдэг ч юм уу нэг иймэрхүү зүйл ээж болно. За би энэ дээр ерөөсөө юу яая? Зөвлөгөө авахгүй санаа амрахгүй байна. Яг нь ерөнхийдөө бол та нарт минь зөвлөгөө орж ирсэн нь өөрсдийгөө утга учиртайгаар шагнахыг зөвлөсөн байгаа. Яг тэгвэл та нар сүүлийн үед хүмүүст л илүү өгөөдөөс нөхөс өөрсдийгөө мартчихад штэ гэсэн утга байхгүй. Тэгэхээр өөрсдийгөө анхаарах. За тэгтээ яг энэ дээр хэдүүлээ 10 сэлэм дээр л зөвлөгөө авъя. Бас л муу ялгаагүй ядралтын энерги. Тэнгүүд яг саяын энд ярьсан л юм хиллэгдэж байна л да. Яг л 9 саваа чи өөрөө бусдад үгүй гэж хэлж чадахгүй. Бүх зүйлийг өмнөөр нь орж хийх эсвэл ингээд нөгөө яг л нөгөө үгүй гэж хэлж чаддгүйгээсээ болоод ингээ өөрөө шархлаад яваад хэлж байгаа байхгүй юу. За нөгөө нэг номхон морийг ноолоход амархан гихчээр. Ер нь бол та жоохон номхон морь шиг л байгаад байна л да. Тэгээ тэрнээсээ болоод өөрөө ингээ айгу хэцүү байгаад байгаа. Би физиологийн хувьд чадраад, сэтгэл зүйн хувьд чадраад, яагаад хүн болгон намайг ингээд идэм бэ л гэсэн ийм л энерги айгу их мэдрэгдэж байна. Тэгтээ эннээс гарах бол арга нь танд өөрт чинь байгаа. Бусдтай хил хязгаараа сайн зураа. Шаардлагатай юм дээр үгүй гэж хэлээ. Үгүй гэж хэлэх зоригтой бай. Өөрийнхөө хил хязгаарыг дотоож өөрийнхөө тэр нэг юм тав тух юм хүн болгонд хувийн орон зай тав тух юм бүс гэж байгаа шүү дээ. Тэндээ аюулгүй байх хаяа ингэж байхаа ингэ зөвшөөрөх хэрэгтэй байгаа байхгүй юу? Хүний өмнөөс амьдраагүй шүү дээ. Тийм ч учраас энд өөрийгөө шагна гэдэг юм. Одоо тэгэхээр нэг жоохон хоёр дахь өдөр бол хүн болгоны төлөө явах гээд яах юм бэ? Жоохон өөрийгөө амраачхаал гэмээр юм байна. Үгүй гэж хэлж сураарай. За 3 дахь өдрийн энерги дээр 5-ын сава. 5-ын сава чинь зөрчилдөөнтэй байхыг хэлнэ. За магадгүй таны бүр тэр өдөр жоохон уурчин хүрч магадгүй. Сэтгэл хөдлөлийн тэр нөгөө гал энергитэй сэтгэл хөдлөл эмоц их өндөр байхыг хэлжиж болохоор байна. За мөн үнэхээр хамт олонтой ажилдаг ч юм эсвэл гэр бүлийн гишүүдч байж болно л доо. Тэгээ бусдтай нэг юм санал нийлэхгүй байх энергитэй бол харагдаж байна л да. За нэг талаасаа тийм. За нөгөө талаасаа ийм өрсөлдөөн, спорт өдрөлөг өрсөлдөөн. Одоо нэг сайхан ингээд заал аваад тоглох ч юм уу тийм нэг иймэрхүү зүйл үйж болно. Энэ нь гэхдээ уг нь яг үнэхээр спортороо ингээд энэ өдөр өнгөрөх юм бол айгүй эерэг. Та нөгөө өөрийнхөө дотор ингээд тэр буцлаад байсан гал энерги сайхан зөв аргаар нь гаргачихж байгаа байхгүй юу? Харин тэгж чадахгүй бол жоохон юм уур ундуу чи ихтэх гээд иж магадгүй шүү. Тэгэхээр энэ тал дээрээ сайхан одоо 50 байх тал дээрээ л анхаараарай л гэж хэлээ да. Ерөнхийдөө л өрсөлдөөн, зөрчилдөөн бусдад одоо өөрийнхөө зөв гэдгийг батлах гэж ингэж хичээх ч юм уу те. Тиймэрхүү зүйлийг хэлж идэг. Тэгэхээр тэр нь бол шаардлагагүй.
заавал тэгж бусдаа ингээл өрсөлдөөл эн чинь миний зөв штэ, чиний буруу штэ гэл ингээл тэрийг заавал нэг батлах гадах хэрэггүй зөв ерөнхийдөө хайчихвол гэмээр юм. За 4-р өдөр болохоор 6-гийн сэлэм. За шилжилт хөдөлгөөнийг илэрхийлэн тэгснээ сонирхолтой нь яг нөгөө гол энергитэй төстэй байхгүй яг доор нь ч ингээд ороод ирсэн байна. Нөгөө сүнслэг төвшөнд чинь сэрэлт явагдаад байгаа. Цаанаасаа л нэг зүйлийг хиймээр санагдаад байгаа гингүүд энэ нь яг энэ 4-р өдрийн энергитэй илүү төхөж очиж ийн л доо. 6-гийн сэлэм ч гэсэн сүнслэг сэрэлтийг бас илэрхийлж дээ. Энэ хоёр маань judgment энэ хоёр маань ер нь жоохон төстэй, утгатай, агаар нэг утгатай. За нэг талаасаа тийм. Тэгтээ энэ маань ингээд 7 хоногийн weekly tarot учраас нэг амар тийм одоо хүн дээр те тайлбарлахыг бол би юу байхгүй бодохгүй байна. 4-р өдрийн энерги бол жоохон ачаалтай, хүмүүс танд туслахгүй, та өөрөө ингээд жоохон хичээх хэрэгтэй л болчихж байгаа байхгүй юу. Тэгээ ингээд магадгүй ингээд айгүй сайн бодож төлөвлөөл нилээн ийм тооцоотой үзэхгүй бол ингээд ажил нь амжихгүй байх ч юм уу. Тиймэрхүү энергитэй байж болно. Цаадлын усан тогтуу, наадлын ус нь ийм давлгаатай. Тэгэхээр ингээд гаднаа ингээд айгүй тайван байгаа юм шиг боловч дотроо бол за одоо энэний дараа яг ингийн шүү гэл ингээл амар дотроо бол айгүй бужигнаад байгаа юм энергитэй харагдаад байгаа байхгүй юу. Гэхдээ ямар ч гэсэн та ямар ч зэн тэр одоо тэр өдрийнхөө хэрэгжүүлсэн төлөвлөсөн зэр зүйлээ бол сайхан амжуулж чадхаар бол харагдаж байна. Гол нь эмх цэгцтэй бодлоо сайхан эмх цэгцтэй болгох яг төлөвлөгөөнийхөө дагуу ингээд листүүдэд хасаад явах ч юм уу те иймэрхүү зүйл бол хэрэгтэй. Тэг яг танд жоохон хүмүүсээс тусламж бага л харагдаж байна. Одоо яа тийм те одоо бүр ээжүүдийн хувьд те ингээд бага насны хүүхдүүдтэй ээжүүдийн хувьд болохоор ингээд ганцаархнаа тэр өдөр бүх зүйлийг амжуулах болдог ч юм уу те. Хүүхдээ сургуульд нь хөргөж өгнө, аав нь дундуур нь ингээд хоолын гадуур ажил амжуулна гэл ингээд айгүй олон зүйл амжуулахыг гэхдээ та чаднаа гэсэн утга байна. За 6-гийн сэлэм чи өөрөө сайхан газар руу явах. Өнөөдрийн өөрөөсөө сайжрах гэсэн утгыг л хэлж байдаг. За 5 дахь өдөр бол 8-ын зоос. Нилээн хичээл зүтгэлтэй өдөр байна, ажилсаг өдөр байна гэж хэлж болно. За мөн үнэхээр одоо бүр юм та нэг зүйлийг сурах гад тэгээ энэ хоёртоос холбоотой гэж болно шүү. За нэг юм хийж үзэх гээд байгаа байхгүй та нар. Тэр зүйлээ нэг барьж аваад хийж үзэж магадгүй. Яг тэрнээсээ нэг зах зуухыг ойлгоод нэг иймэрхүү юм байд юм биш үү? Одоо жишээ авъя л да. Юм оёх байж болно. Та үнэхээр юм оёмоор санагдаад байсан бол түүнийгээ ингээд жоохон судалж үзээд анхан шатны мэдгэдэгхүүнтэй болдог ч юм уу. Жишээ шүү. Одоо энэ нь өөр юу ч хийж болно. Тэнгүүд нөгөө 8-ын зоос чинь яг жоохон офисын ажилтаа хүмүүс дээр ч бас гарч ирээд байдаг л да. Нөгөө компьютер дээр сууж ажил хийдэг. Одоо янз бүрийн тийм орчин үеийн програмууд дээр ажиллаж үзэх ч гэдэг юм уу те. Тиймэрхүү зөвлөж иж болох юм. Ямар ч үлээсэн өөрийгөө хөгжүүлэх гэж оролдож байгаа тийм энергитэй өдөр. Айгуу тийм ажил чичээнгүү, завгүй байж болно. За хагасаа өдөр. За хагасаа өдөр дээр сэлэмний хатан гарсан байна. За тэгэхээр энэ энерги нь таныг өөрөгч илэрхийлж иж болно. Эсвэл таны амьдралд ийм хүний энерги байхыг хэлж байгаа байхгүй юм. Ажил хэрэгч одоо юм төс тас яриатай ийм эмгтээлэг энерги. Тэгээ ерөн сэлмний карт ч өөрөө ажил хэрэгтэй л илүү холбоотой байгаад байдаг. Тэгээ хэдий хагас өдөр амралтын өдөр ч гэсэн та нарын хувьд бол нэлийн ажил хэрэгч өдөр байх болтой. За мөн нэлээ ийм тархитлагаа ажилуулах хэрэгцээ гарч магадгүй. Тэгээд энэ 8-ын зоос энэ
сэлмний хатан хоёр гараад ирэхээр надад яалтчгүй л нэг юм тооцоо моцоо хийдэг юм нярав нэгтлэнгийн ажилтай хүмүүс л ингэж орж ирээд идэг юм шиг санагдаад идэв. Яг хөө энэ дээр одоо хэлмэр санагдаад хэлж байгаа. Ингээд жишээ юм чинь та нар маань хувиргаж ойлгохыг бодоорой. Би зүгээр нэгтлэн гэсэн жишээн дээр нь хэлж л да. Яг хөө би энэ чиг дандаа л авдаг л да. Нэгтлэн байлаа гэж бодоход та нар маань илүү одоо энэ өмнөх өдөр нь энэ ажилдаа өөрийгөө юм сайжруулахын төлөө бас нэг хичээл номоо давтсан ч юм уу. Эсвэл өмнөх өдөр нь нэлээд сайн хийж сууж ажиллаа хийсэн ч юм уу тий. Тэгээд тэрнийх нь үр дүн маргааш нь гараад тэр сурсан мэдсэн зүйлээр ажил хэрэгээ илүү сайн явуулаад байгаа ийм энерги дарагдаад байгаа байхгүй юу? Яг би нэгтлэн гэл авцсан болох чи энэ чинь багш өөр юу ч хийж болно шүү дээ, эмч ч хийж болно тий. Ямар ч сан хагас өдөр бол та нар маань илүү ухаалаг, мэдлэгтэй, ажил хэрэг дээр илүү өөртөө итгэлтэй одоо ингээд бусдад бүр ингээд тушаал өгөхөөр хэмжээний харагдаж байгаа байхгүй. Өө наадга чи тэгдэ ингэдэ ингээд маш тодорхой яриад али за чи тэрийг энийг инг гэл ингээд нэг юм айгүй өөртөө итгэлтэй байгаад байгаа энергитэй. За тэгэхээр энэ нь та өөрөө байж болно. Эсвэл ийм хүн таны амьдралд хагасаа өдөр нэлийн үүрэг ролтой байх ч юм уу те. За ийм байна. За бүтэн сайн өдөр бол азийн хүрт үзэр гарсан. Бүтэн сайн өдөр нэлийн азтай байх магадaltaй шүү. Аз ивэх. Яг хоо аз гингүүд одоо суглаан моглоонд хожих байж болно л доо. Гэхдээ яг суглаанд хожих гэдэг утга бол нэлээд одоо ховор тохиолдол байх. Цөөн хүмүүсийн хувьд хамааралтай. Ерөнхийдөө л бүтэн сайн өдөр нэлээд азтай өдөр байна. Тэгээ гол нь нэг юм хувь тавилангийн зөв эргэж байгаа гэсэн утга байдаг шүү дээ. Тэгээ нэг бол та нар маань үнэхээр бүр ингээ урд нь ингээд хийсэн сайн үйлийнхээ тэр одоо үр шимийг хүртэх тэр өдөр. Би одоо яг тэр урд нь яг тэр өдөр одоо чинь ингээ ойрын жишээн дээр л авъя л да тий. Би 5 дахь хичээлээ сайн хийсэн болжээ. Би шалгалтаа сайн өгөөд үнэхээр онц тун авчлаа ч гэдэг юм уу. Эсвэл би мэрэгжил дэвшлүүлэх тэр сургалтандаа ингээ сайн бэлдээд ингээ өгсөн чинь илтгэлээ тавьсан чинь ч юм уу те тэр маань ингээд азтай амжилттай бүтлээ ингээ дууслаа дүүргэлээ гэсэн утга ч юм уу те тийм бас утгыг бас илэрхийлж болохоор л харагдаж байна. Ямар ч тач маш эерэг карт байна. За тэгээд бас нэг утга нь яг уу энэ чинь жоохон юу штэ сүнслэг карт гэж би бол хувьдаа тэгж ойлгоод байдаг л да. Тэгээ нэг тэнгэр бурхан гариг ирэхээс астролог ч юм уу те нэг ийм сонирхолтой зүйлс одоо орд жил мэл гэх мэт те нэг тиймэрхүү зүйлсийг айгүйх судалж мэдэх ч юм уу сонирхох тийм зүйлийг их уншиж мэдэх ч юм уу те тийм зүйл бас байж болно. За тэгээ энэ 7 хоногт өгж байгаа зөвлөгөө бол та нарыг маань өөрсдийгөө утга учиртайгаар шагнаарай гэсэн шүү за. Өөртөө гоё зүйл авч өгөх, эсвэл өөрийгөө эрхлүүлэх. За заримынх нь хувьд яг энэ хүүхдийн дүрслэлтэй байгаа учраас нөгөө хүүхдүүдэд баярлуулах байж болно, эсвэл өөрийнхөө тэр дотоод хүүхдийг баярлуулах гэсэн зөвлөгөө орж иржээ. Ингэснээр энэ ялангуяа энэ 2 дахь өдрийн энергид нэлээд хамааралтай байсан. Энэ дээрээ ингээ сайхан энэ арга хэмжээг авчих юм бол энэ 7 хоног бол дайжгүй байх магадaltaй. За энд болохоор хүн хоорондын харилцаан дээр бол одоо илүү юм баталгаажих. За эндээс ингээ харахаар бүр шууд ингээ сүй тавих санал манал авах гэсэн утга бол харагдж байгаа юм л та. Тэгтээ заримынх нь хувьд бол ингээ үерхэх санал авах гэж болох юм. Үерхий, уулзъя. Хоёлаа одоо эсвэл тэ ингээ зөндөө олон болзоо явчлаа. Одоо илүү жоо албан ёсных болох уу ч гэдэг юм уу. Тиймэрхүү зүйл ээж болно. Тийм энэ дээр таны одоо хүн хоорондын харилцаан дах тэр холбоо харилцаа чинь илүү ингээ баталгаажиж юм өндөр түвшинд очиж гэнэ гэдэг байгаа байхгүй яг энэ дээр хайрын амьдрал гэсэн байна л да. Гэхдээ заримынх нь хувьд бол үнэхээр хайрын амьдралыг хэлж байгаа. Заримынх нь хувьд бол зүгээр л хүн хоорондын харилцаан дээр илүү хоорондоо баталгаажж байгааг л илэрхийлж байгаа. Гэхдээ би энийг түрүүн бол баг нөгөө ихэнд ерөнхийдөө бол би ярьсан.
энэ 7 хоногийн ерөнхий энерги дээр л энэ яригдсан байна. Тэгэхээр одоо яг ингээнээр хэлвэл илүү ийм албан ёсны арай илүү хариуцлагатай болж ирж байгаа л гэсэн үг. Захиу орондын харилцаан дээр. Зүгээр нэг танил төдий байсан бол илүү дотн найзууд болж байгаа ч юм уу тий. Дөнгөж нэг юм хамтрах хэсгийг шийдэггүй байсан, ажил хэргийн холбоо байсан бол энэ дээрээ бүр ингээд харилцан гараа барьд юм уу, эсвэл бүр гэрээгээ хийдэг ч юм уу тий. Тийм зүйлээс байж болно. За тэгээд үнэхээр бүр хосын харилцаанд болохоор энэ яг би нөө 7 хоногийн уншлага учраас нэг юм сүртэй юм яриад яхав гэж бодоод байгаа юм л та. Тэгтэл энд яалтчгүй ингээд утга нь гараад ирсэн болохоор хэлий. Энд дээр бүр ингээд заяаныхаа хантай уучрах, хувь тавилангаар холбогдсон хүмүүс тэгээд ийм сүй тавих гэл ингээд бүр айгүй сүртэй утганд орж ирээд байгаа байхгүй юу? Ер нь энэ 3 картнаас. Тэгэхээр хүн хоорондын харилцаан дээр ер нь жоохон тийм юу болж магадгүй. Нэлээд томоохон үйл явдал болж бас магадгүй харагдаж байна. За 2 дугаар группийнхны хувьд ингээд мэргэн дуслаа. Таарсан таалагдсан бол та нар маань лайк, комент өгөлтэйгээрээ мөн саба дараагаа саба дараад үзээрэй гэж хүсье. За ингээд шинэ 7 хоногт амжилт хүсье. Баяртай. За 3 дугаар группийн маань уншлагандаа тавтаа морил. За та нар дээр маань энэ сонголтын картнаас хэдүүлээ энергийн шалгалтаас хийнэ. За гэлийн боол бол яг энэ энгийн карт үзрийн хувьд бол жоохон сөрөг үзрэлтөө. Тэгэхээр энергийн шалгалт гэдэг утгаараа та нарт маань сүүлийн үед ялангуяа одоо энэ өмнөх 7 хоногт нэлээд саад бэрхшээл тохиолдсон уу? Ингээд өөрөөс чинь шалтгааллахгүйгээр ингээд бүх зүйл болохгүй бүтэхгүй байгаа юм шиг нэг ийм мэдрэмжтэй байсан байж болно. Ядчгүй энэ гэлийн боол маань өөрөө саад гэсэн утгатай байдаг байхгүй юу? За энэ бол хамгийн гол одоо энергийн шалгалт. За мөн одоо энэ боол үзэр чинь яг л одоо нөгөө тарот үзрийн пэйж картуудтай ерөн төстэй л дөө харьцангуй залуу энерги. За мөн та өөрөө ийм залуувтар дөнгөж одоо ийм амьдралд дөнгөж хөлөө тавьж байгаа ийм энергитэй хүн байж болно. Эсвэл таны одоо та өөрөө насны хувьд одоо ахмаг байлаа ч гэсэндээ таны ийм төлөвшөөгүй зан чанар чинь таны амьдралд өөрт чинь бас ингээд саад болоод идэггүй. Та тэргээ гол нь өөрөө мэдж байгаа. Яаж илүү ухаалаг байх уу гэдэг дээр магадгүй та нар ингээд жоон тархиа гашлагдаг гэж болно. Би ингээ юмны даан цатхаг ерөөсөө ингээд сайн тооцохгүй маа. Хитрхи балчир энергитэй байна гэдгээ яг ийл биш ч гэсэн дотроо ингээ бас бодоод байж магадгүй. Энэ нь бас энергийн шалгалт болж байна. Тэгэхээр сүүлийн үед энэ талаар их бодсон байж болно. За бас нэг утга нь бол орж ирээд байгаа нь яг цайвар биш одоо нэг юм бор арьстай хүн. Таныг өөрийг чийлжиж болно. Эсвэл таны ойр дотны хин нэгэн юм бор царайтай гэсэн утга бол харагдаад байна. За энергийн шалгалт дээр юм байна. За энергийн шалгалтанд таарсан бол та нар маань зөв группээ сонгожээ гэд өргөжлүүлээ сонсох нэ. Хэрвээ таарахгүй байгаа бол бусад группийнхаа энергийн шалгалтыг сонсоод үзээрэй. За одоо ингээд энэ шинэ 7 хоногийнх нь ерөнхий энерги нь ямар байх вэ харъя. Ерөнхий энерги дээр. За magician. За одоо 7-оос нэгдгээс бүтэнсээ өдөр хүртэлх картууд авнаа. За энэ удаад би шууд random маягаар ингээд татаацтай тавьчихнаа. Харьцангуй маш том арка үзрүүд айгүй их гарлаа.
Death, Lovers, Magician, Tower тэгснэ, High Priestess. За ингээд Oracle картуудаас зөвлгөөгөө татчихад нэг мөсөө ярьцгаая. За сэтгэл зүрхнээсээ одоо чин зүрхний ярьслах хийх гэсэн утга бол орж ирж байна. Шударгаар бие биенийхэнтэй одоо мэдрэмжээ ярих, ойлголцох. За гүйцэд орж байна уу? Окей. За ерөнхий энерги бол дээр одоо ерөнхий энерги дээр бол Magician гарсан тий. Тэгэхээр энэ 7 хоног ерөнхийдөө маш бүтээлч 7 хоног болохоор харагдаж байна. Та нар маань юу бодсон сансан бүхнээ ингээ бүтээхэд маш ээлтэй 7 хоног. Таны гараас одоо ажлууд маш амжилттайгаар ар араасаа ингээ гарч чадна гэсэн утга бол харагдаж байна. Тэгээ Magician ч өөрөө бодлын хүчээрээ өөртөө альваа зүйлсийг татаж чаддаг ийм чадвартай хүмүүсийг одоо манифестийн чадвартай хүмүүстээр их гарч ирдэг. Тэгээ гол утга нь бол одоо аяга, сэлэм, зоос, саваа нь өөртөө гартаа барьсан байна л да. Тэгэхээр маш юм урам зоригтой, эрч хүчтэй байхыг бол харуулж байна. Яг гартаа барьсан нь саваа харагдаад байна үзгээр. Тэгэхээр энэ дунд та нар маань ер нь юм бичиж төлөвлөх, бичиж тэмдэглэх. За бүр юм зохиол мохиол бичдэг хүмүүсийн хувьд бол бүр ч илүү хамааралтай бичих айгу сайн гэсэн утга бол эндээс харагдаад байгаа байхгүй юу? Яг энэ хүзрийн зураглалаар бол ингээд юу л байна л да. Загвар зохион бүтээгч харагдаж байгаа байхгүй юу? Ингээд зураад ингээд загвараа зохио бүтээдэг ийм хүн харагдаж байна. Тэгэхээр эн чинь өөрөө тархиндаа ингээд боловсруулаад түүнийгээ цаасан дээр буулгаад тэгээ тэрнийгээ бодит болгоод одоо тий даавуу дээрээ эсгээд оёод ингээд бүтээл болгож штэ бүхэл бүтэн хувцас хийж байгаа тий. Тэгэхээр энэ үйл процессыг л хэлээд байгаа байхгүй. Тэгэхээр энэ 7 хоног та нар маань яг ийм л байж чадхаар байна. Тэгээ танд бол бүх зүйл байгаа гэсэн утга бол эндээс харагдаж байна. Танд мөнгө санхүүн байна. Бүтээлч одоо тэр ирчвч энерги нь байна. Хүсэл тэмүүлэл нь байна. Оюун ухаан нь байна. Сэтгэл зүрх нь байна. Бүх зүйл байна. За ингэж харагдаж байна. За тэгээд илүү сүнслэг талдаа гэх юм бол яг хуу та нарын манифестийн үр дүн амжилттай байх гэсэн утга. Энэ нь зөвхөн энэ шинэ 7 хоногт хийсэн манифест биш үж болно. Өмнө нь таны хийсэн манифестийн үр дүн одоо энэ 7 хоногт ингээ бүтэх ч юм уу те биелэх, бодит болох гэсэн утгыг бол эндээс харж болохоор байна. За гол үйл явдал нь бол ийм. Бас нэг юм хэлж байна. Яг хажуулагын үзэртээ харсан чинь ингэж харагдаж байна. Хосуудын хувьд болохоор штэ илүү нэг зүг рүүгээ харна. Энэ зөвхөн одоо хосуудын хувьд хамааралтай шүү. Хосууд ажил хэргийн хамтрал, найз нөхөд гэх мэт ингээд нэг юм санал зөрөлдөөд исэн. Хоёр өөр тишээ харчаад исэн бол та нар маань энэ чин зүрхний ярьслага гэдэг зүйлийг хийгээд бие биенийхээ одоо мэдэрч байгаа зүйлсийг ингээд шударгаар бие биендээ хийснээрээ илүү нэг зүг рүү харж чадхаар юм нэгдмэл болж нэг хүн шиг болно гэсэн утга бол энд харагдаж шүү. За даваа гаргийн энерги нь 3-ын сэлэн байна. За нэгд өдөр яах вэ? Эрүүл мэндэд анхаарч магадгүй нэг талаасаа. Энэ зураг дээр бол ингээд хагарцсан аяыг ингээд эвлүүлэхгээ цавуугаар ингээд нааж л байна л та тий. Тэгээ эмгтэй маань уйлчихсан байгаа харагдаж байна. Тэгээ яг бүр нэг юм биеийн эрүүл мэнд гэхээр яг 3 сэлэм жоохон зүрхийг л заагаад байдаг л та. Зүрхний эрүүл мэнд, зурх хөвшигний эрүүл мэндийг сэтгэл зүрхтэйгээ холбогдоод ирэхээр гомдол сэтгэлийн шарахыг ярьж идэг тий. Тэгэхээр энэ зүйлийг ингээ ангаах гэж оролдож байгаа гэсэн утга бол эндээс харагдаж байна.
Та хэд жоохон айж жоохон яраарэ. Сэтгэлийн шархаа эдгэх гэж оролдож байгаа. Ийм энергитэй өдөр харагдаад байна. Яг гоо энэ нь одоо энэ энергийн шалгалтын дээр гарсан энэ саад бэрхшээлтэй холбоотой ч гэж болох юм л та. Тэгээд гол нь 3 сэлэмчин өөрөө таныг өөртөө хит их битгий хатуурхаарай, өөртөө итгэлтэй байгаарай. Өөрийгөө битгий голоорой, өөрийгөө битгий ингээд гоочилж муулаарай, тий. Ядаж өөрийгөө ингээд магтаад өөрийгөө муулахгүй байвал их зүгээр ин гэсэн л утга бол энд харагдаад байна. За, 2 дахь өдөр Death card. 2 дахь өдөр та нар маань өөртөө нэг хэрэггүй зүйлийг хайж шин зүйлийг эхлүүлж байгаа харагдаад байгаа байхгүй юу? Яг энэ ингээд зүгээр weekly tarot болохоор энэ 3 өдрийн ингээд байрлал нь болохоор арай хурдан үйл явцууч гэж харагдаад байна л да. Надад болохоор ингээд шууд өнгөрсөн тэтэр X-ийн хосын харилцааг шууд хаянгуудаа за гэ мартаал шууд маргааш нь өөр хүнтэй ингээд илүү гэгээлэг гэрэлтэй байгаа юм шиг шин одоо тийм харилцааг эхлүүлээд байгаа юм шиг ийм энерги орж ирж байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ бол арай фантазны ах. Тэгэхээр таны амьдралын төвшөнд ямар ч л байсан эхний 3 өдөр дээр бол 2 дахь өдөр нь ялангуяа та нар илүү ийм өөртөө шинжилтийг хийж чадчих байгаа байхгүй юу? За ерөөсө боли алийн болгон ингээл уйдгарлал, гуниглал, гомдоол ингээ суугаад ах юм бэ. Боли гэд энийг бол энэ нэгд өдрийн уур амьсгалыг бол ингээ та нар маань 2 дахь өдөр ингээ маш итгэлтэйгээр маш сайн ардаа орхиж чадж байгаа харагдаад байна. Тэгээ та өөртөө шинэ боломжийг гаргаж ирж байгаа. Бас өөрийгөө шинжилж байгаа. Гоё энергитэй байгаад байна л да. За энэ дээр бол нэг жоохон сүртэй тайлбарлчлаа. Зүгээр өдөр тутмын энгийн гээд үзэх юм бол та өөртөө зүгээр энергийн цэвэрлэгээ хийгээд байна. Эсвэл үнэхээр гэр орноо цэвэрлээд байна уу? Шкафнасаа хуучин муусан юмнуудаа гаргаж хаяад байна уу? Ямар ч лээс нэг юм өөртөө хэрэггүй болцсон тэр зан чанар материаллык зүйл юу гэдгийг тэр зүйлсүүдийг л эго тий одоо юм итэрхий гутран үзэлч байдаг юм уу? Нэг иймэрхүү зүйлсүүдээ л хайж чадаад байна. Сайхан цэвэрлэгээ хийж чадаад байна. 2 дахь өдөр. Үхэл дахин төрөлт гэдэг тий. Тэгээд 2 дахь өдөр та нар маань ингээ шинээр төрөөд нь штэ. Өөрийгөө илүү гоё сайхнаар мэдрээд байгаа харагдаад байгаа байхгүй юу? За 3 дахь өдөр дээр л lovers. За энэ дээр бол ялчгүй үнэхээр хосын харилцаа тань их сайхан байхыг хэлжиж болно 3 дахь өдөр. Хостойгоо илүү чин зүрхний яриа хийх одоо энд илүү ийм эрүүл харилцаатай байх. Эрүүл хосын харилцаа гэсэн утга эндээс л харагдаж байгаа байхгүй юу? Тэг ингээд зүрхэн дээрээ биенийхээ зүрхэн дээр гараа тавьсан тэндээс нь ингээд гэрэл асж байгаа энерги ингээ харагдаад байгаа нь аюу сайн биенийхээ сэтгэлийг ойлгож байгаа энергитэй харагдаж байна. За энэ дээр даан ганц хос гэлтгүү та хин нэгэнтэй аюу сайн ойлголцсон гэсэн утга бол эндээс харагдаад байгаа. 3 дахь өдөр. Тэнгүүд энэ дээр хараа арга биелгийн тэмдэг байгаа биз? Арга биелэг. Тэгэхээр энэ манифесттай холбоотой гэж болно. Та нарын өмнөх хийс одоо тий миний ажлын хамтрагч бит хоёрын харилцаа сайжраасай гэж өөртөө манифест хийсэн байж болно. Энэ санаатай ч бай, санаандгүй ч бай. Эсвэл хосын харилцаа минь гоё болоосай гэж бодсон байж болно. Хамтралтай холбоотой. Тэгээ энэ зүйл бол үнэхээр биелэлээ олоод сайжирж байгаа харагдаж байна. Арга биелэг гэдэг маань та бодит амьдрал дээр ч өөрөө хичээсэн мөн манифестийн аргаар ч гэсэн үүнийг өөртөө дуудаж чадсан гэсэн утга бол харагдаж байна. За 4 дахь өдөр дээр 4-ийн сэлэм.
4 өдөр ер нь жоох юм амралтын байдалтай харагдаж байна л да. Тэгээ ягаад ч юм энэ Lovers card-ны энэ хоёрлаа ингээд ийшээ ингээ үргэлжлээд ингээ явж байгаа юм шиг те. 4-ийн сэлэмний бас энэ лаанууд руу ингээ ороод байгаа байхгүй юу? Айгүй их тийм тайвшрал мэдрэгдэж байна. Энэ хамтралтай холбоотой нэм сайхан энэ мэдрэмжээс үргэлжлээд танд айгүй тийм тайвширсан за одоо ингээ сайхан тайван байж болно, амарч болно гэсэн нэг ийм мэдрэмж орж ирээд байгаа харагдаад байгаа байхгүй юу? За мөн өөр нэг утгаараа болохоор 4 дахь өдөр зүгээр энийг юм итгэхгүй өдөр байж болно. Өөрийгөө амраая. Цаанаасаа амраах гэдэг нь эсвэл зүгээр л юм итгэхгүй, юу ч хиймээргүй зүгээр сайхан ингээ гэртээ амармаар санагдах. За мөн энэ өдөр бас бясалгал хийж болно. Тэгээд энэ төв үзүрний доор ер нь энэ өрлөг дээр яг ингээ харахаар энэ 4 дахь өдрийн энерги энэ ерөнхий энерги хоёр ингээ жоохон төстэй байгаад байгаа. Түрүүн хоёр группийн одоо хандлагаас харахад бас яг тэгж мэдрэгдээд байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ бүтээлч байдлын чинь энерги л орж ирэх гээд байгаа. Энэ амралтаас одоо энэ бясалгалаас ч гэдэг юм уу те. Бясалгалын төвшөнд та нар маань өөрсдөө эсвэл манифест хийх гээд байна уу? Өөртөө сайн сайхан зүйлийг дуудах гээд байгаа юм уу? Тэгээ энд айгүйх тийм лаа орж ирээд байгаа нь бас сонио харагдаад байгаа байхгүй юу? Лаатай холбоотой гэхээр хүмүүс лагаар өөртөө одоо домдууд хийдэг штэ одоо мөнгө хүсэж байгаа бол ногоонлаа хайр дурлал өөртөө ихтэй байдал хүү орондын урилцаагаа сайжруулах гэдэг бол улаанлаа гэрэлтэй гэгээтэй юм хөнгөн энерги хүсэж байгаа бол одоо pink baby pink лаа ч юм уу те ингээд янз янзын л одоо өнгөөр нь тийм ажил хэрэг мэрэг дээр хоолон үрдээ итгэжүүлэх гэж байгаа бол цэнхэрлаа гэх мэт те нэг иймэрхүү зүйлүүд бас харагдаад байна энэ 7 хоногт лаатай найзалч нэлээ магадгүй. За 5 дахь өдөр цамхаг карт гарсан байна. Тэнгүү цамхаг карт чинь өөрөө тухайн үедээ ингээд сүрэл айгу амар шокны зүйл болоод байгаа юм шиг боловч яг үнэндээ тэр нь таны төлөө байдаг гэдэг иймэрхүү одоо ийм хандлагатай карт байхгүй юу? Тэгэхээр 5 дахь өдөр та нарт маань эсвэл ийм төлөвлөгөөнд байгаагүй гинтийн зүйл тохиолдох магадaltaй. Энэ нь сайн ч утгаараа байж болно. Одоо үнэхээр онцгой утгаараа ч байж болно. Ийм бүр зарим нь одоо юун дээр чинь сюрприз те хин нэгэн танд одоо гинтийн бэлэг барих гэсэн утга ч байж болно. Ямар ч сан л нэг юм гинтийн зүйл болох магадaltaй гэсэн утга бол энд харагдаж байна. За одоо бас нөө сониуч зам хөдлөөд байх юм аа. За энэ дээр тодруулга авчдаг юм уу? Ямар төрлийнх юм бэ? Tower card-ын дээр тодруулга авъя. 5 дахь өдрийн энерги дээр тодруулга. 5-ын сэлмээр гараад ирэх юм. Яг эндээс ингээ харангууд нэг юм шудраг бусаар ялах гэсэн утга ингээ зөв зураглалаас нь ингээ мэдрэгдэж байгаа. Тэгэхээр магадгүй нэг юм за энэ хүн одоо ингэдэг юм бах та гэсэн тийм мэдрэмж төрүүлэхээр одоо надад бол нэг нөө дуугаа өнө доотох нотон гэсэн үг орж ирээд байгаа байхгүй юу? Айгуу даруухан ингээл ийм байжснаа огцон бүр ийм санаанд оромгүй гайхшруулмаар ийм үйл явдал болж байгаа байхгүй юу? Ийм зүйл гээд одоо тэгэхээр одоо тэр нь та нар дээр нь яг ямар байдлаар очихыг бол сайн хэлж мэдэхгүй байна. Ямар ч хэлсэн энэ хүнээс ч одоо ийм зүйл гардыг бахтаа гэмээр нэг иймэрхүү мэдрэмж төрөх тийм шокны зүйл.
Яг хоо 5-ын сэлэм чинь жоохон хэрүүл маргааныг илэрхийлээд байдаг. Тэгэхээр та нар маань хэрүүл маргаанаас аль болох хол байхыг хичээгээрэй. Үнэхээр ингээд нөгөө хүнтэй ингээ муудалцах гэдэг та нар маань үг хэлээ маш сайн бодоорой гэж хэлье за. Тэрнийг маш сайн анхаарад өгөөрэй. За тэгээд хин нэгэнд нэг их үс санаад ах хэрэггүй, хитрхи их үс санах хэрэггүй, хин нэгнийг хорхотой хараандаа зуух хэрэггүй гэсэн утга бол байна. За хагсын өдөр Queen of Wands. Хагас өдөр бол маш өөртөө ихтэй одоо ирч хүчтэй байхаар харагдаж байна. За мөн та нар маань сошиалд нэлийн идэвхтэй байж болно. Бүр одоо видео хийж байрлуулдаг ч юм уу, зураг байрлуулах юм уу, ямар ч юм сошиалтай холбоотой олон нийтийн сүлжээнд өөрийнхөө гоё зураг мөргийг бас байрлуулах гэж болно. Тэр нэг айгу хандлт авдаг ч юм уу тийм байж болно. Заавал тийм биш юм а гэхдээ ерөнхийдөө таны ирч хүч энерги маш өндөрт байна. Та өөртөө маш ихтгэлтэй байгаа юм гоё гал ирч хүчтэй гоё өдөр ахны. Илүү одоо бусад өдрөөс илүү юм хөвгөлтэй байж болно. За тэгээд ерөнхий энергитэйгээ мөн энэ маань одоо уусч орж ирнэ. Бүтээлч байдал. Савааны үзэр маань өөрөө бүтээлч байдлыг илэрхийлж идэг. Тэгэхээр аливаа зүйлийг хий бүтээе гэсэн зүйл дээр маш өөртөө ихтгэлтэй байх нэ. Ерөнхийдөө л нэг юм айгүй гой хөвгөлтэй энерги л мэдрэгдэж байна. Найзуудтайгаа уулзмаар санагдах, сайхан инээмээр санагдах тий. Тэгээд түүнийг ч гэсэн хийж магадгүй. За мөн бас нэг зүгээр инээдтэй жишээ нь зүгээр маш инээдтэй нэг юм видео энтер ч юм уу зураг ч юм уу олж үзэж магадгүй шүү. За үнэхээр инээдтэй. Кино ч гэж болно энэ. За тэгээ бүтэнсэ өдөр болохоор нөгөө өмнөх өдрийн энерги бол бүр шал өөр болоод ороод ирж байгаа байхгүй юу? Бүтэнсэ өдөр зүн совинтай нэлээд сайн байхыг хэлжээж болно. Зүнтэй зүүдлэх эсвэл одоо ингээд нэг юм таны энэ бодолд ч юм уу те ямар нэгэн юм зүйл ингээд харагдах. Тэр нь тэр өдрийн юм сонин одоо онцлог үйл явдал байх магадaltaй. Та ямар нэгэн зүйлийг зүн совингоор ингээ мэдрэх гээд байгаа харагдаад байна л да. Одоо тий яадаг чинь тий эргэн тойрныхоо хин нэг одоо жирэмсэн болцсон байна гэж зүүдлэх ч юм уу. Нэг тиймэрхүү зүйлийг л ингээд мэдрэх гээд байгаа юм шиг харагдаад байна. За тэгээд одоо та нар эсвэл одоо ийм зүүн совин мовын энэ төр эндээс ингээд хол хүмүүс ээж болно л доо. Гэхдээ бас хол гэд хэлчихээр арай үгүй. Ялтчгүй ийм даалд ертөнцийг сонирхдаг хүмүүс байгаад байгаа. Тэгэхээр бүтэнсэ өдөр та нар маань энэ талын зүйлээ илүү их сонирхож магадгүй. Таны зүүн совин бүр өндөрт хөгжих. За өндөрт хөгжих жоох ер нь өндөр ийм давтамжтай гэх юм уу чадвартай гэх юм уу тийм байх гад л харагдаад байна. Тэгээ энэ хоёроос ингээ харахаар та бусдад ингээд нэг юм зөвлөгөө өгч бас магадгүй эсвэл бусдаас зөвлөгөө авах. Гэтэ илүү ийм сүнслэг талдаа эсвэл бүр хүнээр мэргэлүүлэх гээд байна уу эсвэл өөрөө хүнийг мэргэлэх гээд байгаа мó гэмээр. За яг би арай өөртөө ойр жишээ болохоор л ийм жишээ авчлаа шүү. Ямар ч лээс нэг юм бүр ингээд дом заахч гээд байгаа мó мэдгүй. Нэг юм бясалгал ийм далд ертөнцтэй холбоотой зүйлэл бүтэнсэ өдөр нилээн ийм өндөр энергитэй л харагдаад байна. За энийг тэгж амар ухаад явах то ерөнхийдөө тийм гээл ойлгож байгаа. За тэгээд зөвлөгөө. Зөвлөгөө дээр болохоор амьдралын зорилго гэсэн ийм карт гараад ирсэн байхгүй юу? Тэгэхээр энийг ингээ харахаар
яг ихэнхдээ нэг ингээд би яг одоо энэ амьдралдаа юу их стон болоо гэдэг нэг одоо хүмүүсийн хилээд байгаа сүнсний зорилгоо олоогүй хүмүүс дээр л энэ карт ингээ гараад ирдэг юм шиг санагддаг байхгүй. Тэгэхээр ерөнхийдөө бол танд нэг амар ийм сүнсний зорилго морилго гээл нэг юм том юм байхгүй юм шиг ингээд харахаар одоо энэ текстийг ингээ уншихаар надад яг тийм мэдрэмж орж ирээд байдаг байхгүй. Та зүгээр л бусдыг одоо аз жаргалтай байлгах, бусдад ингээд сайн сайхан зүйлсийг л хийж байх нь өөрөө таны одоо сүнсний зорилго юм шиг. Хэрвээ ингээд байж чадах юм бол эргүүлээд одоо энэ дээр ийм тийм үг байдаг. Эргүүлээд одоо тэр зүйл танд үйлчилж эхэлнэ гэдэг байгаа байхгүй юу? Нэг ийм утгатай. За би ерөөсөй ойртож харуулъя. Би сайн тайлбарлаж өгч чадахгүй ч магадгүй. Та нар маань скриншот хийж аваад нэг өөрсдөө бүр хэл устай айн өөрсдөө уншаад эсвэл бүр орчуулад үзээрэй за. Тийм гол нь өөрийгөө ч баяр баясгалантай байлгах, бусдыг ч баяр баясгалантай байлгах нь л одоо таны гол одоо зорилго гэдэг аахгүй юу? Тэгээд нэг юм би ер нь юу хийж бүтээх ёстой бол гэдэг дээр нэг амар одоо point өгөөл санаа зовоод авах хэрэггүй гэсэн зөвлөгөөг хэлж байна. Тэгэхээр жижиг чамаагүй заавал нэг томоор нь биш жижиг чамаагүй зорилгодоо эхлээд хүрчхээ. Тэгвэл тэр зорилгын чинь үр дүн танд эргээд одоо магадгүй дараагийн зорилгыг харуулах юм. Эсвэл энэ та өөрийгөө болон бусдыг жаргалтай байлгаснаар энэ л одоо миний хийх ёстой зүйл юм байна гэдэг нэг ийм мэдрэмж ирчихээд байгаа юм. Заавчлаар би жоохон сонир тайлбарлаад ах шиг байна. Та нар тэгтээ яг одоо энэ мессежийг уншаад үзэхээр илүү сайн ойлгоно. За тэгээд хүн хоорондын харилцаан дээр болохоор түрүү хэлсэнтэй зүрх сэтгэлээсээ ярилцах. Энэ л хамгийн чухал байгаа шүү. За юу ч нуулгүйгээр яг шударгаар өөрийнхөө дотоод мэдрэмжийг тэр харилцаж байгаа хүнтэйгээ түүнийгээ сайн ярилцах гэдэг байгаа шүү. За ингээд 3 дугаар группийн маань уншлага боллоо. Таалагдсан бол, таарсан бол та нар маань лайк, коммент үлдээгээрэй. Мөн саба дараагүй саба дараарай гэж хүсье. За тэгээ шинэ 7 хоногт нь амжилт хүсье. Баяртай. За 4 дугаар групп. Дөрөвийнх маань тавтаа морил. За энэ картнаас хэдүүлээ энергийн шалгалтаа харнаа. За цэцгийн боол дээр бол орж ирж байгаа гол утга нь бол мөнгө санхүүтэй холбоотой саад бэрхшээл. Ерөөсө тавчхандаа л юм. Тэг яг хөө ингэж хэлэнгүү та нарт шууд ойлгогдсон ч гэж магадгүй. Яг хөө зарим нь жоохон ойлгохгүй хүмүүстэй гэж одоо жоохон нэмэлтээр жишээтэй тайлбарлах юм бол үнэхээр мөнгө төгрөг нь хүрлцэхгүй хангалттай биш. Ямар нэгэн зүйл худалдаж авах гад мөнгөний дутагдал гачигдал үүсэх ч юм уу тийм зүйл үйж болно. За мөн бас нэг талаасаа эд материалтай холбоотой машин тэрэгний эвдэрх байд юм уу? Одоо нэг юм материаллык зүйлтэй холбоотой саад гэдэг аахгүй эсвэл нэг юм зарах гад зарагдаж өгөхгүй байгаа зүйлч гэж болох юм. За ийм л юм байна дөө. За энергийн шалгалт нь энэ байна. Тэгээд одоо хэдүүлээ. Ерөнхий энерги харнаа. Вау, Empress. За ямарсан таны санхүүгийн бэрхшээл бол энэ шинэ 7 хоногт бол сайжрах нь бол дамжиггүй. Ялчгүй мөнгө санхүү эд баялагтай холбоотой саад байсан тэр нь бол сайжрна гэсэн утга бол энд Empress картаас харагдаж байна. За одоо харин даваагаас нэм хүртэл нь 7 картаас суулчээ. За энэ удаад би бол хольж байхад өсөрж гарч ирснийг биш хольж болсон үедээ шууд дундаас нь суглая гэж бодоод тэгж явж байгаа.
За нэг хүмүүс зөвлөгөөнийхөө картыг татчихад тэгээ ярилцъя. Perfect timing гинэ зүг. За хүн оронд харилцаа. Хайр дурлалч бай, ажил хэргийнч бай, найз нөхөд гэр бүлийн хүн хоорондын харилцаанд юуг анхаарах вэ энэ 7 хоногт? Хамааралтай байдал гинэ. Одоо ерөнхийдөө бол донтолт тэгсэн чинь энд бас дэвэл гарсан байна. За энэ маань жоон жижиг үзэр болохоор утасныхаа камерыг жоон татд юм уу? Босод үзрүүд минь бол сая том байсан юм аа. Том картад байсан. Тэдэ гайгүй ч юм уу харагдчихлаа л да. Оо часаавддаг юм би. За ямар ч байсан энэ 7 хоногт бол та нарт маань бодож төлөвлөж исэн зүйлийг хийхэд яг зөв цаг нь гэсэн мессежийг хэлж байна. Тэгээ энэ өдрийн маань энэ зөвлөгөөний картын маань энэ хүнийх нь энэ байгаа байдал нь яг нөгөө judgment карттай төстэй байгаа байхгүй юу? Яг л нөгөө одоо сэтгэлийн дуудлагаараа явах таны дотроос тэгээд тэр одоо ундарч гарч ирээд байсан сэтгэлийг чинь догдлуулад байсан тэр зүйлийг хөөхөд яг зөв цаг нь гэсэн утга бол харагдчих. Гол зөвлөгөө нь. Ёстой л нөгөө хувьсгалын тохироонд бүрдсэн байх шүү. Тэгэхээр одоо ингэж хойшин тавих хэрэггүй. Яг одоо л тэр зүйлийг хийх цаг нь мөн шүү гэж. Тэгээд танд бол ингээд цаанаасаа юм туслах хүмүүс бол ингээд зөндөө байгаа. Одоо сахиусууд нь бол хорвоо ертөнцийн тэр зүйлийг ингээ нэг сайхан ингээ бэлдээ тавьсан байгаа гэсэн үг байгаа байхгүй ингээд танд зориуллаад бүх зохиолыг ингээд гоё ер нь бол ингээд зохиолын дагуу явж гэнэ гэдэг юм шиг тийм одоо гоё мессеж ирсэн байна. Тэгэхээр маш гоё карт гарсан байна. Ерөнхий энерги гэсэн маш гоё карт гарсан тий. За одоо ингээ ерөнхий энергисээ эхлээд явъя. Empress карт гэхээр за энэ 7 хоногт та нарт маань ээж энерги айгуу чухал байна гэсэн утга байхгүй юу? Нэгдүгээр яг хөө түрүүн би хэлсэн л дээ илбэг дэлбэг байдал бас энтэй явж байгаа. Маш бүтээлч байдал тий. Ерөөс ингээд яриад байвал дуусгааргүй маш гоё карт байхгүй юу? Эмгтээлийн энерги эхэлтгсэн. Тэгээ жирэмсэн эмгтэй байдаг гэдэг утгаараа шууд утгаараа жирэмслэлтийг хэлж байгаа. Өөр одоо арай жоохон одоо зөөрлсөн утгаараа бол таныг одоо ажил төрөл дээр маш амжилттай байх. Хийж байгаа ажил чинь таны гараас маш сайн гарах, сайхан бүтээл болоод гарах гэсэн утга. Тэгэхээр л энд нэг зүйлийг хийх ёстой байгаа. Тэр чинь бол яг одоо зөв цаг нь учраас яг таны бодсон шиг амжилттайгаар бүтнээл гэсэн утга энд харагдаад байна. За тэгээд ээж энергингүүд зөвхөн одоо та өөрөө байж болно. Эмэгтэй хүн бол тий эмэгтэй хүн сонсож байгаа бол та өөрөө маш сайн ээж байх хэрэгтэй ч юм уу тий энэ 7 хоногт. Эмэгтэйлэг энергээ дэмжих, гоё сайхан үзэсгэлэнтэй байх дээрээ илүү ач холбогдол өгөх 7 хоног. За эрэгтэй хүн сонсож байгаа бол таны хайртай хань ээж болно эсвэл таны ээж, эмээ нэг юм бусдыг хайрлаж энэрдэг ийм өгөөмөр бусдад ингээл ер нь өгөөд л идэг нэг юм гоё. Ээж хүн ч угаасаа тэгдэг штэ хүүхэдтэй ингээл юугаач харамлдаггүй бүх зүйлээ өгдөг. Бүх юмаа л барайг өчтдөг тий. Яг л нэг ийм хүн аюу чухал байна гэсэн л утгыг эндээс хэлээд байна. Гол энерги нь. Тэнгүүд хүн гэхэр тийм болчихж байгаа. Нөгөө талаас болохоор та нар маань маш материаллык байдлын хувьд маш элбэг хангалуун байхыг л харуулад байгаа шүү. За. Та нар маань одоо ашиг орлого бодож исэн бол
тэр тал дээр бол бүр өстө дабл гэдэг шиг маш ашиг орлоготой мөнгө санхүүгээр ингээд айлтгүй болчиход харагдаад байгаа. Тийм та нар дээр болохоор уул нь л мөнгө төрний саад байгаадсан. Тэнгүүд энерги шалгалт дээр тэгвэл тэр чинь ингээ эргээр харагдаад байгаа байхгүй. За даваа гариг. За ингээ ерөнхийд нь харахад бол дөрвийнхэн дээр маань бас ер нь том аркан үзрүүд их гарсан байна. 7 хоногийн мэрэг гэхэд нэлээд major арканонод их гарсан байгаа байхгүй юу? Тэгэхээр та нар маань тодорхой хэмжээнд бас энэ 7 хоногт энэ шинэ 7 хоногт та нарын амьдралд томоохон өөрчлөлтүүд болно гэсэн утгаар харагдаж байна. За тэнгүүд даваа гарагт magician. Тэнгүүд нөгөө бүтээл гаргах бүтээлч байдал гэсэн энэ ерөнхий энергитэйгээ бас яг зохицож байна. Та нар маань даваа гарагт маш бүтээлч байх нь байна. Юу сансан бодсон бүхэн ч өстө сэтгэлчлэн бүтнэ гэсэн утгатай бол харагдаж байна. Танд ингээ хийж бүтээх маш их урам зориг байгаа. Таны хийх зүйлсэд шаардлагатай бүх зүйлс танд байна. Тэгэл та ерөөсөө бодсон зүйлээ бодит болоход ямар ч асуудал байхгүй. Маш бүтээлч энергитэй харагдаж байна. За мегмар гариг. Дэвил энерги ороод ирсэн. Тэнгүүд энд хүн хоорондын харилцаан дээр нэг юм хамааралтай байдал гэдэг байгаа байхгүй юу? Энэ нь бол одоо донтолт байж болно. Эсвэл үнэхээр хардалт, сэрдэлт, за мөн ажлын байртай холбох юм бол айгүй тийм захирангуй одоо бусдыг яг нэг юм уяатай нохоо шиг байлгадаг гэх юм уу одоо муухайгаар хэлвэл тийм одоо дарагч байд юм уу? Хосын харилцаа болохоор айгүй тийм нэг бол айгүй хартай бүх зүйлийг өөрөөр байлгах гэдэг тийм нарциссист үзэлтэй хүн. Үгүй бол бүр юм ямар нэгэн муу зуршилтай хүн байгаад байгаа байхгүй юу? Алкоголын донтолттой ч юм уу, ямар нэгэн тоглодог ч юм уу. Нэг ийм хүн л орж ирээд байна. Хүн бас энерги. Та нарт маань ингээ ер нь бол ингээ хэлэнгүүт дийлэнхэн за нэг тэрийг л хэлээд энэ даа гэд мэдчихэж байгаа х. Тэгэхээр тэр зүйл нь 2 дахь өдөр илүү ийм юутай энерги нь өндөр харагдаад байгаа байхгүй юу? Тэгэхээр эн чинь ингээ заавал өөр хэнийг нэг хэлж иж хэлэх албагүй таныг ч хэлж иж болно. Тэгэхээр таны одоо энэ дээрх мессеж нь болохоор таны хосын буюу одоо романтик амьдралд хүн хоорондын харилцаан дээр чинь энэ хамааралтай байдлаа айгүйх нөлөөлөд байна. Донтолтын байдал их нөлөөлөд байна гэж шүү за. За тэгэхээр энэ нь түрүүн хэлсэн жишээнүүдийн аль нь ч тань дээр очиж болно. За тэнгууд би энэ дэвл энерги дээр хэдүүлээ юу яа. Тодруулга авъя би ер нь жоохон онцгүй үзүүд дээр тодруулга маягаар зөвлөгөө аваад яваад байгаа. За 7-гийн саваагаар орж ирлээ. За надад орж ирж байгаа хамгийн ойрхон байгаа жишээ бол ерөөсөө л энергийн дайралт. Одоо ингээд хилцгээр жоохон эмзэг тусч магадгүй. Ер нь бол хийл ам хараалцдаг гэсэн утга бол энд харагдаад байна. Яалтчгүй. Жоохон хүнд утгаараа тийм байна. Арай илүү хөнгөн утгаараа болохоор энэ донтолттой гэдэг байгаа энэ одоо хүнээс те эсвэл ийм захирангуй энэ хүнээс ер нь л юмыг яаж мэдэх вэ гэсэн төлөвлөгөөтэй байгаарэ гэж зөвлөж байна. Одоо надад бол ингэж л орж нэг юм өрсөх ч юм уу те өрсөж арга хэмжээ авах. Гол нь аюу төлөвлөгөөтэй авах хэрэгтэй. За энэ яаж ч магадгүй ер нь бол юу ч болж магадгүй шүү. Тийм учраас би ийм одоо бүр ингээд юу гэндээ ингээд нөхцөл байдал жоохон онцгүй болох юм бол за би ингийн шүү тгий шүү гэсэн нэг юм өөртөө нэм нөөц төлөвлөгөөтэй байхыг бол сануулад байна шүү. За зөвлөгөө нь ингэж орж ирж байна. За тэгээ түрүүний хэлсэн жишээн дээр жоохон таадаг жоохон ингээд сэртийлэгдсэн байж магадгүй уучлаарай.
Гэхдээ ялчгүй миний хувьд болохоор энэ 7-гийн сава бол ялчгүй юм энергийн цөмрөлтийг илэрхийлээд идэг байхгүй юу? Ингээ бүрэн бүтэн биш хил амнаас үүдэлтэй ингээ жоохон таны аура ингээ цөмрөлттэй байгаад байгаа. Тэрнээсээ үүдээд үнэхээр ингээ арх дарс уух гад байна уу? Буруу зам руу явах гад байна уу? Энэ тал дээр анхаараарэ. Тэгэхээр та нар маань энэ дээр бол яалтчгүй ийм зөвлөгөө өгье. Та нар маань ялангуяа энэ өмнөх өдөр нь заяа далаанд австаа ус мусанд орох эсвэл өөрийгөө арц гангаар ариулах 2 дахь өдрөө бас нэг юм энергийн цэвэрлэгээ өөртөө хийгээрээ танд нэг юм жоохон сөрөг энерги ингээ халтах гэдэг магадaltaй л гэсэн утга. Гэхдээ яг үндэ ингээл энэ хоёр ингээ харахаар хилэх юм айгүй их орж ирээл энэ л та. Одоо үнэхээр өндөр төлөлт төлдөг. Эсвэл сар бүрийн ийм үр зээлтэй хүмүүс маань тэр зээлийг төлөх тал дээр өөрсдөө төлөвлөгөөтэй байх тий. Нөөц төлөвлөгөөтэй байх хэрэгтэй шүү. За мөн Дэвл энергич өөрөө одоо энэ зурган дээр харж байгаачлан уригталтыг илэрхийлдэг тий. Буруу зам руу уруу татах нэг иймэрхүү зүйл 2 дахь өдөр байх магадaltaй учраас энэ тал дээр та нар маань мөн л ялгаагүй хамгаалтаа сайжруулах хэрэгтэй санаатай байгаарай л гэж хэлээд байна шүү заяа. За 3 дахь өдөр энэ хатны сэлэм яас их гарч байна. Бараг бүх группүүдийн туршид хатны сэлэм их гарч ирж байна. За 3 дахь өдөр бол яг үндсэн утгаараа бол мэдээж маш ажил хэрэгч одоо эргэлзээ тэнэгэлзээгүйгээр маш одоо ийм оюун бодолтой цэвэр тунгалаг тий ингээд ажил төрлийнхөө хувьд ингээд шийдвэр гаргахтаа айгу шийдэмгийн өөртөө итгэлтэй байх тим энергийг бол харуулж байна. Тэгэхээр та нар маань өөрсдөө тийм байж болно. Бас нэг талтаа таны амьдралд энэ хүний нөлөө байхыг хэлж байгаа шүү. За. Тэгээд сэлэмний хатан бол ерөнхийдөө миний хувьд нөгөө нягтлан бодох, эмч за бүр эмгтэй цагдаач гэж болох юм. Ерөнхийдөө нэг юм хүмүүст жоохон ажил мэргэжлийн шаардлагаас ингээ үүдээд жоохон хүйтэн хөндий хандлагыг одоо харуулах ингээд хэрэгцээ шаардлага үүсдэг те. Ингээд найл гэдэг байхааргүй тим ажил хийдэг байж болно. Эсвэл зүгээр өөрөө тим хүн байж болно. Маш шийдэмгий хурц хил амтай шударгаар ингээд төс тас хийдэл ингээ хийлээ ичдэг. Яг гоо тэрэн заримдаа жоох ингээ бууруудад иддэг ч юм уу тий. Хитрхи шудраг байснаасаа болоод хийдэг ч гэдэм үү тий. Нэг иймэрхүү хүнийг илтгэдэг байдаг байхгүй юу. Тэгэхээр нэг энэ хүн нь та өөрөө байх гэдэг нь үү эсвэл өөр хин нэгэн байх гэдэг нь үү л гэдэг байна. Дөрөвт өдөр 3 сава. За 4 өдөр бол та нар маань амьдралдаа айгүй хайртай байна. Амьдралыг цаашдынхаа өөрийнхөө амьдрал ингээд төсөөлөхдөө маш гоё эргээр төсөөлөөд маш гоё адал явдлуудыг төсөөлнө. Ер нь л ингээд хүн болж төрснөөрөө айгүй баяр жаргалтай байгаад харагдаад байна. Ирээдүгөө айгүй сайн сайхнаар төлөвлөж байгаа, төсөөлж байгаа. Эерэг өөдрөг үзэл бодолтой гоё өдөр байх нэ 4-р өдөр. Тэгээ 3-ын саваач өөрөө хэлийн чандыг илэрхийлж идэг. Тэгэхээр гадагшаа зүтгэшөө явах талаар төлөвлөх гээд байна уу? Эсвэл үнэхээр энэ 4-р өдөр төлөвлөгөөтэй ийш тийшээ явах тийм ажилтай байх нь уу? Гадагшаа зүтгэшөө явахаар байна уу яах гээд байна? Эсвэл ойрын хин нэгэн чинь явж болох юм л та. 5 дахь өдөр стар карт гарсан байна. За энэ цөөн хүмүүст нь хамааралтай байх. Ялчгүй 4 дахь өдөр нь гадагшаа яваад 5 дахь өдөр нь өөр оронд бүр алс хол очсон байх. Нэг ийм энерги бол мэдрэгдэж байна. За бас өөрөөр гэх юм бол стар үзэр чинь 5 дахь өдөр та нэлээд ийм нэр алдартай өндөрт байхыг бас илэрхийлж болно. Нийгэмд ижлэх байр суурьтай нэггүй тийм нэр алдартай байх.
Тэгээ айгу нэм азтай одтой гэдэг үг л айгу орж ирээд байна. Тэгэхээр 5 дахь өдөр та нар маань нэлээд азтай одтой ийм гялалцсан байх нэ. Тэр өдөр бол та бол ийм гялалцсан байх нь. Хүмүүс бол одоо таныг одоо бишрэд юм уу, шүтдэг юм уу те. Ямарчлээс нь та их л гоё нэрхтэй байхаар байна. За мөн заримын хувьд болохоор яг Star card ч өөрөө нөгөө сахиусан тэнгэрийг илэрхийлээд байдаг л да. Йоо энэ нэг чимээгүй байна. Хөөе, жоохон айжуухан л та. Одоо би дууслаа штий. Заримын нь болохоор тэр өдөр гариг ирэхстэй холбоотой, ерөнхийдөө юм одтой холбоотой зан үйл хийж магадгүй. За энэ нь болохоор яг надтай илүү ойрхон жишээ болохоор би тэгж тайлж байгаа шүү. Ер нь Star card-ыг гарах болгонд л надад ялчгүй л 7 бурхан од л. Тэгээ анханасаа тийг нөгөө ингээ ойлгоцсон болохоор ялчгүй Star card гарахаар 7 бурхан одыг л ярих гэдэг. Тэгэхээр 7 бурхан одондоо сүгөө өргөх үед юм уу? Ийм одтой холбоотой л астрологч бас орж ирнэ шүү. Астрологи гэдэртэй холбоотой нэг зүйл болох гээд байгаа юм шиг харагдаад байна. За хагас өдөр болохоор 5-ын зоос. За 5-ын зоос. Хагас өдөр яг та нар маань жоохон бие чинь чилэрхэж магадгүй шүү заяа. Би эрүүл мэндийн хувьд биеийн жилэрхэж болох юм эсвэл ойр дотныхын нэгэн чинь ч юм уу те. За тэнгуү тэндээсээ үүдэлтэйгээрээ ч юм уу одоо заяана ингээ хүндэрчгүй дээ гэж айх ч юм уу нэм айлт имэйлт бас байгаад байна. За ингээд гайгүй өнгөрчөөсөө дөө хүндэрчгүй дээ гэсэн иймэрхүү айдас бас байх гэдэг харагдаж байна. За бас давхар өөр утгаараа болохоор 5-ын зоос ч өөрөө мөнгө санхүүгийн яг алдагдлыг илэрхийлж идэг л та. Мөнгө төрөхтэйгөө тэгэхээр болгоомжтойгоо харьцах одоо ид юмсаа хайж гээх вэ гэсэн бас сануулга бас байж иж болохоор харагдаж байна. За тэгээд бас нөгөө нэг юм бардам хүмүүс дээр 5-ын зоосоос гарч ирээд байдаг байхгүй ингээд ганцаараа л зовоод дэлгүй бусдаас тусламж гуйхтаа битгий өөрийгөө ингэж бариарэ. Ганцаараа ингээ нэг юм зовж шаналаад би өөрөө болгоч нь бүтээ чинь тэрнээс гоохгүй, энээс гоохгүй гэдэг нэг ийм энерги бол илүү тийм мэдрэгдээд идэг 5-ын зоосноос. Тэгэхээр хүнд хэцүү байдал энээс гарах арга нь танд өөрт чинь байдаг шүү гэсэн зөвлөгөө бас давхар явнаа. Гарах арга замынх нь одоо түлхүүр нь танд байгаа гэсэн утгыг хэлэх гэж байгаа юм шүү. За бүтэнсээ өдөр болохоор 10-ын аяга маш гоё карт гарсан байна. Гэр бүлийн халуун дулаан уур амьсгал. За ажлын хамт олонны хувьд ч гэсэн мөн ялгаагүй. Ажил, найз нөхөд, гэр бүл хамт олонны уур амьсгал бол маш сайхан байна. Ийм тайван бөгөөд сэтгэл хангалуун, аз жаргалтай тэр өдрийг өнгөрөөх нь. Тэгэхээр яг амралтын өдөр гэдэг утгаараа та нар маань нэг бол бүр гэр бүлэрээ гоё цагийг зугаатан өнгөрөх, салхинд гарах. Тийм байж магадгүй. За хамт олон ч гэсэн тий хамт олонны одоо анги хамт олноороо ч юм уу тий одоо ингээ хавар болж байгаа гэж хэлэх үү. Магадгүй одоо 10 жилийн хүүхдүүд маань бас ингээ бүтэнсээ өдөр аялалд яваад байгаа. Явах гээд байгаа юм шиг тийм энергитэй харагдаж байна. За бүтэнсээ өдөр бол маш гоё өдөр байх нэ. Тэгээд яг ингээ өдөр тутамдаа гэд харангууд яг 2 үзэр маань жоохон онцгүй үзэр гарсан ч гэсэндээ ерөнхий утгаараа бол Empress карт байгаа учраас ерөнхийдөө бол маш гоё 7 хоног болно гэж харж байгаа. Тэгээд нэлээд бүтээлч байх юм шүү. Та нар маань ажлын бүтээмж маш өндөртэй байхаар байгаа. Ажил карьер дээр бол амжилттай байна гэдэг. Нэр алдарт хүрнэ гэдэг байгаа шүү. Тэгээ гол нь яг түрүүний эрүүл мэндийн шалтгаанч бай. Бусдаас тусламж авахгүй би өөрийгөө болгох чинь өөрөө ганцаараа болгох чинь гэдэг тийм зам бол ерөөсөө хэрэггүй гэдэг байгаа шүү. За бусдаас
би ингээд байна, тэгээд байна, би яах вэ гэд ингээд тусламж асуухтаа битгий ичээрээ, мэдгүй чадахгүйгаасаа битгий айгаарай гэмээр ингэж харагдчихна. За тэгээд энэ хамааралтай байдал гэдэг дээр яг үнэхээр тийм хүн байгаад тэр нь нөлөөлөд байгааг бол хэлж болно. Энэ дээр бол илүү ийм зөвлөгөө гэх хэсээ илүү зүгээр л нэг ийм зүйл байгаа гэдгийг л энэ хамааралтай байдал, энэ донтолтын байдал нь хүн хоорондын харилцаан дээр нөлөөлнө гэсэн утгыг л харуулад байна. Тэгээд энэ карта бол түрүү ярьсан. Та нарт маань хийх өгсөн зүйлээ, бодоод байгаа зүйлээ хэрэгжүүлэхэд бодит болоход бол яг зөв цаг нь шүү гэдэг. За ингээд 4-р группийн маань уншлага ингээд дуслаа. Таалагдсан, таарсан бол та нар минь лайк, комент үлдээгээрэй. Саба дарааг бол саба дараад үзээрэй та нар минь. За ингээд шинэ 7 хоногт амжилт хүсье. Баярлалаа. Баяртай.